санал тавьсан чинь тэгээ окей. Шүн танаад яваад очие гэдэг юм. Бид нар чи онлайнаар гадагшаага ажил авах гээд байгаа шүү дээ. Тэд нар надтай онлайнаар холбогдож чадахгүй бол бид нар юу гаднаас ажил авах вэ тийм үстэй. Хамгийн их анхаарал, халамж хэрэгтэй байгаа үе дээр явж байгаа байхгүй юу? Халамжлаа л байвал би өшөө халамжлуулмаар санагдал өшөө юм нэхэл ингээл нялхраал ингээл эрхлээл байгаа тань. Тэгээ тархины үйл ажиллагаа айгуу сайн болдог. Толгой айгуу сайн ажилладаг. Тэ нөгөө энэ юу гэсэн үг вэ? Бяр намтагтаад идэг гэсэн үг. Яг л жирэмшин биш байсан бол би яг энийг хийгээл алах байсан бохгүй юу гэлгээл энэ програм уу ингэж бүр сүултээ хэрэглэгчээ сургаа явчихсан шүү дээ. Тэр айгуу бүр гонигтай хэсэг байсан. Тэгвэл наа чи нэг хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой асуудал л да. Одоо яг юу шүү дээ хүүхд тахад 100 унда хайдин гэдэг шиг онлайн гэдэг ах яг заахаа бит уулзалтын давуу тал нь үнэрийн үнэрт. Өөр тэрэнд давуу юм юу ч байхгүй зэ. Ямар үнэртэй вэ? За гайг үнэртэй бизнес хий. Бит бол за тэгээд тэр бит уулзалтанд би ганцаараа очдөг зэ. За тэгээд тэр ажлыг уг нь бол би хийхгүй байхгүй юу? Манай багийнхан энэ штэ. Тэгтэл би тэрийг зүгээр сонсоод багтаа ингээд Монголоос монгол хэл рүү орчуулга хийдэг зэ. Би уг нь ийм боломж байхгүй. Төгжил дотор ингээд дуу сонсоол гүйж явжсэн нь очиод уулзахаар чинь энэ амьдрал чи яаж буддаг вэ? Уг нь бүх боломж нь байгаа штэ. Бүх юм чинь ингээд энийг барьж яваа хүн болгонд л уг нь байгаа байхгүй. За бүрэн дүүрэн ашиглаа л гэж штэ. Ерөөсөө тэр. Тийм зураг авах бишээ чинь өөр нэг үнэтэй брэнд уцаагаад тэр нь хэргийг гаргахгүй харин тий. Тэгэл ингээл энэ одоо онлайн уулзалтанд орох боломжгүй одоо гар утас мөцнөөс асуудалтай бэрхшээлтэй хүн болов гэдээ уулзахаар л хамгийн сүүлийн юм барьсан явж байна. За сайн байцгаана ингээ Сансуй подкастын ээлжлэгийн шинэ дугаарыг эхэлж байна. Энэ удаагийн дугаард бид хүн бас онцлогтой нэгэн зочныг өргөн авчирсан байгаа. Зочин маань ямар хүн бэ гэхээр Momade Agency-г үүсгэн байгуулсан Бадан Цэцэг гэж хүн байгаа. Энэ эйженсиг бол ээжүүдлээ сайн мэддэг бах. Ягаад гэвэл ээжүүдийг нийлүүлж одоо ийм эйженси болгосон байгаа. Энэ талаар одоо бүгдээрээ дэлгэрүүлж одоо бас ноу-хаа бизнесийн сонь сайхныг зөндөө яриулаа. Сайн байна уу та? Гоё подкастыг мундаг хүмүүс орд юм билээ. Үзэлтийн унгаах үедээ би гоё ярих их чинь. За тэгэхээр яг би сая нэг ярианы хэлсэн тийм Momade гэдгээр энэ нэрний утга ер нь яг яаж ээжүүдийг цуглуулад энэ бүтсэн бэ яг шууд гол яриа руугаа гэж бодож байна л да. Ер нь бол би яг Momade-ийг эхлүүлэхээс өмнө Солонгос улсад ажиллаж амьдарч хагаад тэгээд хураасан мөнгөгүй зүгээр нэг том охиноо төрүүлээд мөнгөгүй Монголд ирээд тэгээд би шууд ингээл бизнес хийгээл эхлэхгүй юу. Тэнд чинь нөгөө цалингийн зүрх их учраас. Тэгэл бизнес хийгээл дампуурал ингээл гоё. Сериал дампуурал хийгээл. Тэг ингээ явж байхдаа 4 хүүхэд гаргаж байгаа юм. Momade-ийг яг эхлүүлж байхдаа би 4 хүүхдээ тэгээд жирэмсэн байсан. 20 он төрсэн манай баг. Тэгээд бизнес хийнгээд бас ээж байх энэ хоёр амьдрал чинь ингээд миний амьдрал ингээд солигдоод яваад байхгүй юу. Тэгээд бизнес хийгээд байж хахад үе ингээл хүний нөөцийн ялангуяа нөгөө Монголын бизнесүүд чинь тийм улирлын баярын хамаарлах өндөртэй шүү дээ тий. Тэр үеэр гинт огцом хөнгө болчихно. Одоо байгаа хүн цөөх хүнд ингээд хөрөхгүй. Баяр болох чинь ингээ хүн нэмээ авчихаар сул цагтаа айгүйх цалингийн зардалтай болчихно. За эсвэл ингээд нэг хүнийг ингээ айгуу гой сургаал ингээл нөгөө хүн маань энэ яг манай хүн боллоо даа гэж байж итл солонгосын виз нь гарчихна. Эсвэл тэр дата явчихна. Гэт ингээд байнгын нэг юм хүний нөөцийн одоо бүхэл захирлал проблем бах та. Тэгээ өөрөө хүүхдээ төрхөлөө гэртээ суухаар нэг юм гармаар ормоор мөнгө цаас олмоор нэг юм хийж бүтээмээр санагдаад нэг юм хүнээс хоцроод байгаа юм шиг уг нь би мэдэн штэ уг нь би чадсан штэ гэдэг нэг юм ээж болгоны дотор нэг юм сонин юм мэдрэмж байдаг байхгүй. Тэг яг тэрийг ингээ ашиглахгүй ингээд нэг юм чаддаг мөртлөө чаддаг юмаа хийж мөнгө олж чадахгүй тэгээ санхүүгийн хараат байна гэдэг бол яг энэ нэг юм эрх чөлөөний хувьд айгүй хэцүү мэдрэмж байдаг штэ. Тэгээ энэ хоёрыг хооронд ингээд яг микслэх боломж хүссэн үсэйг ковидын үеэр гарсан та бүгд мэдчихтэй онлайнаар ингээд ажиллах хэрэгтэй болоод тэгээд онлайнаар би өөрөө яг сүүлийнхаа хамгийн сүүлд би жирэмсэн Няран зургийн студид ажиллаж байсан. Монголын анхны жирэмсний болон Няран зургийн студ 2013 онд үүсгээд тэгээд тэрийг би 19 онд хаагаад тэгээд ер нь бол валютаар орлого олдог бизнес хийндэ гэж төлөвлөж исэн байхгүй юу. Тэгээд ковид болно гэж мэдээгүй байсан. Хоёр сонголт байсан. Нэг нь болохоор гадныхан Монголд ирж зураг авалт хийдэг. Тэгээд тэрэн дээр нь coordination service буюу юм одоо Монгол талаас техник тоон төхөөрөмж зураг авалтын одоо газрыг холбож өгдөг энэ төр гэх тийм зүйлсүүдийг холбож өгдөг ажил их богино хугацаанд дэжгүй мөнгө хийдэг ажил гэдэг байхгүй юу? Зургийн студид ажиллаж байхдаа мэдсэн.
Эсвэл яг ингээд яг тэрийг ингээд хийх гэхээр бас л нэг юм цалин малин тавих гэл нэг толгойн өвчтний асуудал бас л байгаа л байгаа байхгүй. Эсвэл би ганцаараа шууд онлайнаар виртуал ассистент хийж болох юм байна. Хүмүүсийн ингээд виртуал менежер цалин малин тавихгүй гэр ороос гарахгүй амар сайхан гээл. Тэгээд яг нөгөө нэгдүгээр жирэмсэн болсон. Хоёрдугаар ковид эхэлсэн. Тэгэл нөгөө А хувилбар канселдагдаад тэгээ шууд Б хувилбар руу ороод тэгэл яг ковидын үеэр яг 20 оны 3 сард энийгээ байгуулна гэдэг ер нь бол шийдвэрээ гаргаад тэгээд 3 сараас ахуулаад ээжүүдийг онлайн орчинд ажиллах сургалтанд хамруулад уг нь сургалт хий гэж бодоагүй байсан. Зүгээр ингээд нөгөө анх би нэг өөрөө виртуал ассистент хий гэж бодоод тэгээд өөр ингээд фрилансер хийж байгаа штэ ер нь бол тий би юм чаддээ шүүгээд тэгээд зүгээр ингээд нэг програм дээр ороод профайлаа үүсгэчихээр намайг хүмүүс анзаардгүй юм биш үү? Над шиг тэнцээ чи хэдэн 100,000 амтан байгаа болохоор. Тэгэхээр нь төлбөр төлт юм байна. Одоо ингээд нөгөө дээшээ гарч ирэх гээд. Тэгээд нэг $5 $10 энэ төр төлсөөр хагаад би чинь бүр $40 олоод. Хүнээ олоогүй байгаа заяа. Яг $40 орсон олоо байжсэн төлөөд арай ч нэг Жорж гэдэг хүн аа хөслөөд. Йоо, сошиал маркетинг хийлгүүлдэг байхгүй юу? Нэг хэдэн пост мост хийлгүүлсэн. Тэгээд тэрийг ингээд хийж ингэж дуусчих. Үгүй би $70 төлсөн юм байна. Тэгээ Жорж надад $40 ажлын өсөж байгаа. За ер нь алдагдaltaй гэсэн. Хасах 30. Тэр нэг платформ нэг Upwork. Юм монголчин сайн мэднэ те. Тэгээд тэгсэн чинь ажил дуусаад би мөнгө авчаа байжсэн чинь Жорж надаас Батмачи ингээд надад юм баах юм дата байна. Ингээд Excel sheet дээр чи эдрийг ингээ гоё надаа ингээ янзлаад өгч чадах уу гэдэг байхгүй. Би ёстой тэрэнд авьяасгүй юм баггүй юу? Ер нь тоогоноос жоохон хол. Энийг ярьчих гэсэн сайхан ярьчдаг юм баггүй. Тэгээд яана уучлаарай чадахгүй нэ гэж хэлсэн боловч би нөгөө хасах 30 таа байгаа штэ. Тэг хүн надад ажиллаг гэхээр би чадахгүй байгаа штэ. Тэг дотроо юу гэж бодсон бэ гэхээр хэрвээ би багтаа байсан бол тэ одоо тэр Excel sheet-ийг янзалждаг хүн байсан бол тэрийг хийгээд тэр хүн хийгээд ядаж ингээд битээр ингээд 30-40-оор ингээд тий нөгөө зардлаа ингээд шеэрлж болох байсан биз дээ гэдэг ч юм уу нэг тэрүүхэн хооронд нэг юм бодолтон гэдэг байхгүй. Тэгээд за найзууд руугаа хэлээ. Тэр чинь яг ковидын үеэр нөгөө орцны хаалган дээр ингээд хүмүүс ингээд манаа зогсцоо оруулах гарахгүй гэсэн. Тэгээ хэдэн найз руугаа ингээд санал тавьдаг байхгүй. Хүүшээ би ийм хийж үзлээ. Болж гинөө. Мөнгө авлаа. Тэгээ бүгдээ ингээд хамт ингээд хийя. Тэгэх юм бол одоо би нэг нь хийгээ чи нэг нь хийгээд ингээ явах юм бол бас сурчлагын мөнгө тавьсан ч гэсэн тэрнээсээ давуулаа олж болох юм байна гэд ингээд санал тавьсан чинь тэгээ окей. Шүн танаад яваад очие гэдэг юм. Бид нар чи онлайнаар гадагшаага ажил авах гээд байгаа шүү дээ. Тэд нар надтай онлайнаар холбогдож чадахгүй бол бид нар юу гаднаас ажил авах вэ тийм үстэй. Тэгээ нөгөө 3 хүнээ сургах хэрэгтэй болоод тэгээд яачгүй онлайнаар ингээл за Google Meet гэж юм байт юм а, Zoom гэж юм байт юм а, энэ рүү ингэж дарж орно гэж ярьж хагаад за 3 хүн сургасан, 30 хүн сургасан нэг чанарын алгаа явах уу. Нэг хүмүүсийн сургалт зарлчээ. Тэгээд тэр үе чинь би нөгөө өөрөө жирэмсэн учраас жирэмсэн ээжүүд мэжүүд олон хүүхдээ ээжин групп гээл бид нар чи их баялаг штэ. Тэрэн дотор ингээд зүгээр зар тавиа орчихгүй юу. За онлайнаар ингээд ажил сурдаг ийм суур чадрууд ингээд заах чина. Хэрвээ нэг сонирхож байгаа бол ингээд манай групп руу реквест явуулчаарэ гэд нэг групп үүсгээд хаалттай групп үүсгээд зараа тавьчаад унтаа босоод ирсэн чинь надад 311 санал ирсэн байсан. Би өөрөө бүр шок. Тэгээ ямар ч гэсэн сургалтаа эхлүүлсэн. Тэгээд тэнчэнээсээ ингээд хүмүүсээ шигшиж аваад тэгээ 20 оны 5 сар гэхэд яг би анхны яг нэг 30 яг ингээд нөгөө онлайн орчинд ажиллаж сурцсан. Гэхдээ өөрөө ардаа уул мэрэгжлийн мэдлэг туршлагатай. Одоо жишээ нь нэхлэн ч юм уу те маркетингийн менежер ч юм уу эсвэл бизнесийн төслийн менежер ч юм уу те ийм суур мэдлэгтэй яг час хийсэн нэг юм 30 хүнтэй баг эхэлж үүсгээд тэгэл яг 3 сараас 11 сарын хооронд ингээд тогтмол сургалт хийгээл нөгөө хүмүүсээ шигшиж аваад. Гэтэ айгүй олон хүнээс амар цөөхөн хүн тэнцдэг юм билэ. Яг мэрэгжлийн хувьд. Зүгээр сургаад ингээд орхичвол окей штэ. Гэтэл энэ хүний ур чадвар энэ тал борлогдох уу гэдэг нүдээр харахаар чинь болохгүй байгаа байхгүй юу. Тэгээд сургаалсан. Би яг 11 сар хүртэл өглөө болгон 6:30-д хичээл заагаад тэгээд яг нэг 1200 төгрөгийн цахим орчинд ажиллах суур ур чадварын мэдлэг олгоод тэнчэнээсээ нэг эхний 120-ыг нь тэнцүүлж аваад тэгээ яг үйл ажиллагаа эхлэх болоход бид нар нэг ирүүлээ эхэлж ирсэн.
Тэгтээ сургалтаа төлбөртэйжсэн үү? Төлбөртэй нь шүү дээ. Зөв зөв. Анхны маань төлбөр бүр 11,000 төгрөг байсан. Тэгэл өөрөө ганцаараа тэр мөртгэлээ барахгүй юм байна гэж 30 мөч болгоол тэгэл нэг юм хоргон өсөөл тэгэл явсан л та. Тэгээд анхны гарааны хүмүүс бүрдсэн биз дээ. Мөнгөө босгосон хүмүүс бүрдсэн. Зөв зөв. Бид нөгөө мангар болон дам бүрдсэн юм хасахтай. Тэгтээ та хэлний шаардлага тавьж ирсэн үү? За бараг 50-аг үдээ. Ер нь бол тэгэл нэг 10 хүн орж ихэд 2 нь угаасаа хэлтэй. Бид нар ингээд нэг хоорондоо ингээд ярилцаад ямар загвараар явах уу энэ төргээд шийдэл боловсруулад тэгээд дотроо ингээд ажиллах салбаруудаа ингээд гаргадаг байхгүй юу? За ямар ч сошиал маркетингийн салбар гэж байх юм байна. Гадаад харилцаа орчуулгын салбар гэж байх юм байна. За төсөл бичиж өгдөг салбар те бизнес менежментийн салбар байх юм байна. Эхтлэн бодох бүртгэл байх юм байна. Тэгээд миний өөрийн сургалт болохоор нөгөө кодгүйгээр вебсайт яаж ухсрах уу, чатбот яаж ухсарч өгөх үү, CRM байгууллагын нөгөө CRM тохиргоо яаж хийж өгөх үү тэргээд өөрөө ингээд нөгөө өмнө олон бизнес хийхдээ нөгөө захирлын нөгөө юм зовлон байдаг шүү дээ. Хүн өөрөө ямар асуудал толгойд. Тэгээ бүгднийг ингээ өөрөө нухсаар байгаа тгийгээ сурцсан учраас нөгөө ээжүүдтэй ингээ заасаар агаад анхан дунд агсан гэдэг ингээ шатуудад хуваагаад заагаад ер нь бол манайх ингээ бүгдээрээ чаддаг болсон байсан. Тэгээ хэлний асуудал бол гайгүй, харцангуй гайгүй байсан. Тэгээд харилцагчтай яг хэлтэй холбогдож ажиллаад ард нь бэкграунд нөгөө хэл усгүй ч гэсэн мэрэгжил одоо юм мундаг хүмүүс нь арталт нь ажиллаа авч хийгээд ингээ багаар ажиллачнаа л гэж ер нь бол тооцсон. За ингээ танд нэг сонирхолтой зүйл болохоор задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр тань комьюнитид орсноор юу болж авах вэ гэдгийг дүртээ. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээ явцын дунд бол комьюнитигаар бүүндээ уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үздэг болсон хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэм шиг хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн хаж нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. За ингэж үүсгэн байгуулагдсан юм байна. Ингээд эхний түүх бол ер нь бол бараг шаардлагаас үүссэн биз дээ. Сурах хэрэгтэй юм гээд. За тэнгууд нь одоо над юм сонирхолтой санагдаад байгаа хгүй. Дан ээжүүдийг л авд юм уу те. Бас тэр нь одоо ээжүүд маань бас ингээд декретний амралтай ч юм уу дөнгөж төрсний дараа ч юм уу яг тийм хүмүүс байдгүй. Ер нь яг одоо би одоо тэгэл жирэмсэн үеэсээ хүүхэд 2 нас хүртэл нөгөө декретний хугацаа штэ тий. Зарим байгууллагын 3 нас хүртэл. Яг энэ хугацаанд л манай дээжүүд голтой идэвхтэй ажилдаг. Тэгтээ яг уг нь энэ ажлыг биш та авууд ч хийж болно, нөгөө юм хийж болно, оюутан хүүхдүүд ч хийж болно, хин ч хийж болно. Бид нар ингээд чөлөөтэй манад орж ирээд сурахад хинт ч нээлттэй, ажиллахад хинт ч нээлттэй гэдгийг. Гэхдээ ээжүүд нь тунаад үлддэггүй. Яагаад вэ гэхээр тэд нар гарч чаддаг байхгүй, гэрээсээ гарч чадахгүй. Бусд нь бол нэг юм сонголт байдаг байхгүй. Энд болохгүй бол тэнд нэг одоо зөөгч аавна гинэ. Тэрийг очиж хийчнэ гэдэг ч юм уу те. Нэг юм цаг хугацаа боломж нь тэр хүмүүст арай илүү нээлттэй байгаад байдаг болохоор сонголт ихтэй. Ээжүүдэд сонголт байхгүй байхгүй. Гэртэл байна. Бүтэл харна. Тэгэхээр сонголт байхгүй учраас нөгөө ээжүүдэд момэдээс өөр сонголт байхгүй. Тэгээ одоо дурандаа ч үлддэг юм уу? Сонголтгүй болоод ч үлддэг юм. Ээжүүд л үлддэг. За ингэж байгуулагдсан байна. За ер нь л ээжүүд байт юм байна. Одоо яг ямар төвшөнд байгаа? Та одоо 2000 оны 5 сард үйл ажиллагаа хийсэн чинь яг одоо 2025 оны чинь 8 сар тийм энэ хоёрын хооронд ямар ялгаа гарсан? Яаж өргөцсөн байна? Баг нь ямар болов? Юу болов? Тэгэл ихэм сурч ин да. Оцод л мөнгө олоог байна. Би 5 жилийн дараахаа өөрийгөө төсөөлөхтэйс амар болсон байх гэж бодсон. За. Нэх айхтар гоёлог байна. Гэхдээ бүтээмжийн хувьд бол яг мөрөөдлийнхаа хувьд бол нэлээд ойрхон ирсэн байна. Анх би яг энэ агентлагийн үүсгэхдээ нөгөө Жоржд үйлчлэгийг үзүүлсэн шүү дээ. Монгол ээжүүдийг тийм болгоно л гэж мөрөөдсөн байхгүй юу? Бүгдээрээ хамтаа гаднах цалиас ажил авъя. Баг болоод ажил авъя. Гэл яг ийм л эйженси үүсгэнэ л гэж бодсон. Тэгтэл яг нөгөө ур чадварын хувьд нэгдүгээрт туршлагын хувьд
одоо гадаад клиенттай яаж харилцахаас ахуулаад тэнд нэг юм туршлагын ийм онгорхоо цорхоо нүх ингээл мэдээж өгөх олон байгаа штэ. Тэрийг төлөвлөгөөний дагуу бол нэг 3 жил бөглөөл 4 жилээсээ гадагшаа гарна гэж бодсон. Одоохондоо амар гарцсан юм алга. Гаднаас ажил орж ирдэг. Тэгээ манай гадаадад амьдардаг Монгол хүмүүс биднэрт голтой ажил захиалдаг байхгүй. Тэгээ одоогийн байдлаар яг Mommy Dagantлагт бүртгэлтэй идэвхтэй ингээд ажил аваад явж байгаа нэг 600 шахам байж байна. Бид нар яг бизнесийнхаа яг түрүүний нэрлсэн салбаруудаа үйлчлэгээ үзүүлээ явж байна. Нийтийн 600 ээжийн маань 65 орчим хувь нь хөдөө орон нутгаас ажилдаг. Дийлийнх болох. Ихэнх нь тийм хөдөөнөөс ажилдаг. Тэгээд 30 орчим хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 5% нь гадаадын нэг 13 улсаас онлайнаар бас энэ нөгөө хүүхэд гаргацсан Монголын эмэгтэй. Тэгээд онлайнаар ингээд ажиллаад явдаг. За бид нар яг тэр 20 онд ингээл яг анхныхаа тест 20 оны 12 сард тест үйлчилгээ авч эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл гэрээсээ бид нар нэг 4.5 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгээд яваад авсан байна. За энэ мөнгийг ойролцоогоор нэг 3,000 орчим байж. Одоо ингээл нөгөө жирэмсэн байгаа л манад орж ирээл техникийн хугацаа дуусаад буцаад ажилдаа ороод шинэ ээж орж ирээд тэгээд ингээд цикл тэгэхээр өнөөдөр 600 байгаа боловч нийт дүнгээрээ одоо тоогоороо бол 3,000 гаруй ээж манайхаар ингээд ороод гарсан байна л да. Тэгээд харьцангуй систем маань тогтоод бид одоо яг энэ системийг ингээд нэг энэ тэндээс копидах ямарч боломж байхгүй. Энэ уламжлалт бизнестэй тийм ижлэхэн маягаар авч явах гэхээр хэцүү байхгүй юу? Ингээ нэг аженси байгаад байдаг. Нөгөө хүмүүс нь ажиллах хэрэгтэй байгаад байдаг. Бид нар нөгөө байгууллагатай өөрийнхөө байгууллагын нэрээр гэрээлээд нөт мөтийг хариуцах хэрэгтэй байгаад байдаг тий. Тэгэхээр энийг ингээ цоон шинээр угсрах хэрэгтэй болоод. Тэгэхээр яг ингээ хэлбэрээ олох гэж юу н баг 3 жил болсон. Энэ яг гурвалжин байх юм уу? Энэ яг дөрвөлжин байх юм уу гэдгийг ингээ ойлгох гэж баг 3 жил болсон. Тэгээ энэ хугацаанд өөрийгөө яг технологийн салбарын бизнес эрхлэгчлэл гэж бодож явж байгаа шүү дээ. Яг л онлайнаар бүх юм явж байгаа болохоор. Тэгээ яг би нэг хэрэг ч юм уу галав ч юм уу яг өөрийгөө ойлгохгүй. Гэтэ одоо бол харьцангуй өөрийгөө ойлгоод Momid бол яг нийгэм чиглэсэн бизнес буюу social enterprise юм байна. Монгол улсын одоо компани тухай хуульд бол энэ төрлийн статус байхгүй. Нэг бол ХХК бай, нэг бол ТББ бай гэдэг. Тэгээ бид нар ингээ ХХК гэдэг статустай ТББ-гийн ажил хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ энийг бол одоо яг зүүмнүүд одоо Momid яг зүүмнүүд аз руу гарах гээд ингээ фокуслаад зах зээлээ судлаад хамтрагч локал партнерууд холбогдоод ингээ явж байгаа. Одоо яг бидний эхний төлөвлөгөө Бутан байна. Бутан цөөхөн хүн амтай. Нэг 790,000 хүн амтай. Тест хийхэд их аятайхан улс. Англи хэлтэй. Нөгөө алдвал баг алдах гэдэг нь шүү дээ. Тэгээд локал партнераа олцсон. Тэгээд одоо яг ингээд хамтын ажиллагаа эхлэх гээд явж байна. Тэрний дараа Малайзд нэг одоо хамтрагчийн санал ирсэн, Солонгост нэг хамтрагчийн санал ирсэн. Нэг иймэрхүү байдалтай явж байгаа. Тэгээ харьцангуй бас яах вэ бас гэдэг шиг. За их сонирхолтой юм байна. Одоо гадагшаа Бутан улсыг сонгож ирэх гэдэг чинь нэлийн сонсож байгааг кейс ойр сонсож байгааг нэр болоод байна л да. Тэр усад тэлнэ гэхээр тэгэхээр над сая нэг таны ярианс нэг юм сонирхолтой санагдлаа. Тэр нь юу гэхээр байгууллагаа бүтцэг болох гэж 3 жил явсан гэж шүү дээ. Одоо чинь компаниг шинээр уралж ирсэн чинь загварчлал гэсэн үг шүү дээ. Ингээд дарна гэдэг. Тэгэхээр эн чинь 3 жилийн хугацаанд бас бүх юм сайхан болоогүй те. Ингээд дан ээжүүд байгаа гэдэг чинь бас ингээл эмэгтэй хүн болсон л байна. Инглээ тэглэгээл юм гаргах л та хамгийн юу н бэрхшээлтэй асуудлууд юу гарч ивэн тохиолдох хугацаанд бэрхшээлч одоо тэгэл пост бизнестэй адилхан шүү дээ. Тэгэл нөгөө туршиж үзээл те хатгаж үзээл болохгүй болвол буцаал энэ хооронд чинь зардал явж байгаа. Тэгэл нэг хасах руугаа ороод нэг нэмэх рүүгээ ороод нэг баярлал нэг уйлал яг адилхан л явж байгаа. Ойлгосон юм бол ижил төрлийн асуудалтай, ижил төрлийн бэрхшээлтэй, ижил төрлийн зорилготой хүмүүс хамт нийлээд юм хийхэд тэр нэг хүний та олон зөндөө хамаатай байдгүй юм байна. Ялангуяа ингээд ээжүүдтэй ажиллаад үзэхэд хүмүүс ингээл одоо яг ээжүүдтэй нэг хэсэг хугацаанд ажиллаж үзсэн хүмүүс эсвэл айгүй олон эмэгтэйчүүдтэй нэг байгууллагт ингээд ажиллаж үзсэн хүмүүс амар хэцүү шттэ гэж тэгдэг байхгүй юу? Гэтэл одоо бидэнтэй ажиллаж байгаа ээжүүд бүр ингээд төрсний дарах тэгэл готролтой заяа. Бүр нэг сэтгэл санаа ингээ байнгын савлгаатай юм сэвэлттэй юм хүмүүс байгаа штэ. Тэгээд тийм хүмүүстэй ажиллана гэдэг бол гаднаас нарахад бол аюул том чаленж. Дотроо бид нэг ойлгодог байхгүй. Одоо хүүхэд нэг 6 сар орчим хүрч байгаа. Тэгэнгუთ наадах чи одоо гормонстай савлж эхэлнэ штэ. Одоо чатан дээр нэг уйлж орж ирэл, нэг хашгирч орж ирэл бити өөрөө биш шүү, гормон шүү манайхаа гэл одоо. Нэг иймэрхүү байдлаар би энийгээ нөгөө одоо эсийн төвшөнд ойлгодог хүмүүс учраас. Тэгэхээр
харьцангуй ойлголцох нь амарх. Аха. Тэгээд яг ийм шин ээжтэй одоо тэр чинь хүүхэд нь ялах байгаа. Ээж гэдэг мэдрэмжийг ингээд шинээр ингээд яг мэдрээд явж байгаа. Тэр хүмүүс юмд их тийм зарчим, дүрм, журам гэхээсээ илүү хайраар ханддаг. Тэр нь айгуу гоё байдаг. Яг нэг юм хайрлах одоо сэтгэл нь бүр ингээд буцалцсан үе нахгүй тэр чинь тэргүүний амьдралын нөгөө хүүхэд нь ялах үе чинь. Зөв. Ер нь бол анхны төрөлт гэж хэлж болох юм тийм. Тэгэд яг хүүхэд 4 5 хүрээл дараагийн дүү гарсан ч гэсэн ээж тухайн моменттой шин болсон байдаг байхгүй. Нөгөө мартцсан. Тэр үед ямар байснаа мартцсан. Тэгэл яг шин ялах нэраа ингээл гар дээр авангууд нэр юм байд штэ гэл. Тэгэл нөгөө гормон хүртэл юм хайрын гормонууд ингээл ялгараал. Тэгэл бид нар чинь нэг чи минь яаж чинь би чинь яаж чинь харилцагчаа хүртэл ингээл одоо манай урья юм штэ харилцагчаа ихийн хараар хайлна. Зөв. Тэд нар чинь нэг амар чадж байгаа да биднээс үйлчлэгээ авахгүйгүү. Болохгүй болол эргэцээ байгаа болол тусламж хэрэгтэй болол хандж байгаа штэ. Болж ивэл юу гээл онлайнаар одоо ажил авах гал явж явах тий. Болж ивэл хангалттай цалингийн нөгөө ширээ сандлын тавиад нэг хүн ажилд авчих штэ. Тэгэхээр тэр хэсэг дээр нэг юм бэрхшээл байгаа болол биднээс тусламж хүсэл орж ирж байгаа шүү. Тийм учраас яг л амьдрал юм чинь харилцагч үйлчлэгээ үзүүлж байгаа манай ээжүүдийн баг хоёрын хооронд ингээл маргаан энэ төр үсэн штэ. Тэгээд миний асуудаг хамгийн ихний асуулт Ингэсэн банаахан ингэж яана гэх юм. Окей. Чи яаж хайрлсан? Танаа баг харилцагчтай хайраа яаж мэдрүүлсэн бэ? Тэгээд бид нар ингэсэн. Энд чинь яг хайр гэж мэдэрсэн болов нөгөө талдаа гэл. Тэгээд үгүй байна. Бид нар яг дутуу яг хүлээлтээс нь унсан байна гэл тэгэл өөртөө ингээл ойлгоол. Эсвэл одоо ингэж хайрлаад ахад гэдэг нэг юм давраад штэ гэвэл за тэгвэл одоо гэргээ цуцалж болно. Энэ нэгэ сайхан ингээд акта бичээ тайлангаа тавиад гэрээ цуцалж болно. Ёс зүйд манайхантай тарахгүй байвал та нар өөрсдөө бити зовоо. Асуудал ахгүй гэл ингээл нөгөө хэмжүүр шалгуур нэг тийм өөр үзүүлэлт. За ойлголоо. Одоо бас их олон сонин асуултууд төрж байна л да. Гэхдээ нөгөө сонирхмоор санагдаж байгаа нь одоо нөгөө бизнесийн подкаст учраас бизнес талаас асуух гэдэг юм л да. Ер нь ингээд харилцагч талтай гэрээлээд тэгээд хэдэн хувийн фи аваад комисшн аваад ээжд нь яаж өчтийн хуваарлт нь ямар тоо гэдэг юм бол зөв. Манайх биштэй харилцагчаас авсан мөнгнөөс ямар ч комисшн авахгүйгээр ээжүүд бүгдээрээ тэр орлогоо хувааж авдаг. Харилцагчаас авсан мөнгнөөс нөөтийн 10%-ийг авч үлддэг. Тэр чинь нөөтрөг тушаагдчих шүү дээ. Тэгээ буцаагаад манад нөгөө нөөц шивж өгдөг газар юу ч байхгүй. Ядж хаад манайх чинь офс нь бас айгу жижиг би ганцаараа суудаг. Уг нь офсгүй байж болохын гэсэн Монгол Улсын хуульчаагүй ядаргаатай ингээд шуудан гараг бичих цаас ирсэн. Тий, компани тамга мамга тий. Уг нь тийхгүй бол маад офсын чирэг байхгүй зэ. Тэгээд нэг хүссэн үсэг нэг офстай. Тэрнээс өөр нөөц шивгдэх зардал байхгүй. Тэр ямар ч фи авахгүй юм тий. Фи авахгүй. Тэгээд 10% нөөцөд өгчөж байгаа юм. 10%-ийг нь болохоор тухайн ажлыг оруулж ирсэн одоо харилцагчийн үйлчлэгийн зөвлөх гэж ярьдаг байхгүй бид нар ээжүүд. Тэр хүн үйлчлэгийнхаа хөлсийн 10%-ийг авчна. Ажлыг момент руу оруулж ирсэн учраас. Тэгвэл тэр 500 600 ээжийг дан момент өөрийнхөө мартингаар ажиллаар хангана гэж байхгүй байна. Тэгэхээр нийт ингээд 100 ээж байлаа гэж бодоход 30 ээж нь болохоор харилцагчийн үйлчлэгийн зөвлөх болж бэлтгэгддэг. Үйлчлэгийг аягүй сайн ойлгоцсон. Ер нь бол давуу талаа ойлгоцсон хүмүүс өөрийн мэдлэгөө промотер болчдөг байхгүй. Тэгэхээр окей чи яриад тийг оруулж ирсэн бол хувь аа. Тэгээ бид нар нөгөө subscription авдаг сартаа. Бүтэлтэй ээжүүд. Шүүний хураамжаа Шүүний хураамжаа төлөөд манай онлайн офс төр байгаад тэрэн дотор ажлын зараа орж ирж байгааг хараад би надад ажилч нь орё гэж саналаа өгөх эрх нь гишүүний хураамж гэдэг юмаа л төлдөг. Зүг. Ер нь яг юу шиг санагдаж байна л да. Нөгөө нэг хальт юунд буухгүй нөө риэлтор чинь бас ингэж явдаг тийм офисын. Гэтэл эдгээр бол шимтгэл өгдөг ш компаниуд тийм. Энд бол үгүй юм байна. За тэнгүүтээ шимтгэл авахгүй ээжүүд яг хувааж авна гэсэн. Тэнгүүт нь компани юм чинь бизнесээр нэг жоох орлого олох хэрэгтэй. Тэр нь шимтгэл гэж ойлгож болох уу? Шимтгэлийн орлого нь академийн орлого байна. Сургалтын орлого байна. Одоо дараагийн бид нар яг энэ 9 сард лонч хийж байгаа зүйл маань Momade Mall байна. За. Одоо жоох монетайз хийж эхлэх гэж байхгүй юу? Системээ жоох ингээд ухсарцсан те. Одоо жоохон мөнгө олж эхлэе да ч одоо. Суурийн сайн бэлдсэн биз дээ. Суурийн сайн бэлдсэн. Community маань ойролцоогоор нэг 15700 орчим. Яг идэвхтэй ингээд моментиг эргэн тойронд дэмждэг, ороод гараад ажилласан эсвэл үйлчлэгээ авцсан гэд бидний ингээд байнга дэмждэг хүмүүс байна. Тэгээ бид нар чинь яг хэр одоо нийгэмд хүртээмжтэй байгаандэ гэдгээ одоо шалгаад жил болгон 1000 ээжийн Mom 2.0 гэдэг нэртэй 1000 ээжийн чуулга уулзалт хийдэг байхгүй юу? Энэ жил 3 дахь удаага хийсэн. Технологи, бизнес, маркетинг сонирхдаг ээжүүдийн чуулга уулзалт хийдэг. Зөвхөн энэ сегмент рүүгээ. Тэгэл яг тэрнтэйг холбоотой бэлтгэгчд
танилцуулаад нэг өдрийн хөтөлбөр хийдэг. Тэгээд харьцангуй оролцоо ихтэй энэ жил бүр телевизээр шууд дамжуулагдсан энэ төр гээд хүртээмжийг харахаар community-ийн гайгүй. Тэгээд нөгөө систем маань ингээд нэг эвтэйхэн тогтоод шалгагдсан. Одоо 5 жилийн хугацаанд. Тэгэхээр одоо яг monetize хийж болох юм байна гэдэг ийм хувилбар руугаа орж байгаа. Тэрнээс биш бид нар ер нь бол тэгэл 5 жил яг амиал барьж байна. Балансаал барьж байна. Тэгээс айхтар угаасаа тэ social enterprise нэх ингээл 2x, 3x, 10x хийгээл юм алан малан гэсэн юм ер нь бол байхгүй. Бидний хийж байгаа x-ийн тооч нь нөгөө хүртээмжийн л хэмжээгээр хамаардаг байхгүй юу? Тэгэхээр энэ тал олон ээж ажиллах юм бол нөгөө талдаа олон хүн үйлчлэнэ гэл ингээл зардлан зэрэг өсвөл ингээл яваад байдаг. Актем бол яг бид нар анханасаа сургаж авдаг. Тэгээд дундаа нөгөө хүмүүсээ момидд яг орж ирээд ажиллахдаа бид нэр 5 төвшөнд хуваадаг байхгүй юу? Ажлаа ингээд нөгөө хүмүүст хуваарлахдаа хамгийн бага нь C буюу дадлагжигч төвшин. Тэгээд C нэмэх, тэгээд B нэмэх, A буюу эксперт төвшин байдаг байхгүй юу? Тэгээд ямар хэмжээтэй ажил орж ирж байгаасаа хамаарат нөгөө ер нь B юм уу B нэмэх энэ хүмүүс болохоор тухайн мэрэгчлэрээ хамгийн бага 3, B нэмэх нь болохоор 5 жил ажилласан хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө мэрэгчлээ аягуулсаа мэддэг, момид аягуулсаа ойлгодог. Тэгэхээр ажил хэсгийг халтгийн энэ хүмүүс харилцагчтай одоо шууд харилцсан гэсэн үг. Тэгээд нөгөө ажлаа хүлээж аваа жижиглэн одоо ажилбаруудад хуваана. Тэгээд нөгөө зар тавиад за манад ийм харилцагч ийм мэчин захиалга гарч ирлээ. Нийт гэрээний үнийн дүн тэд. За энэн дээр тэдэн B, тэдэн C нэмэх авъя гэд хүмүүсээ ингээд тоолоод авчдаг байхгүй. Тэгэнгუთ нөгөө авж байгаа үнэлгээ C нарийн хямдхан. Энэ хүн чинь дадлагжж байгаа, сурах гэж байгаа учраас мөн үнэлгээ нь хямдхан. Тэгээ ингээд дэш ингээд өсөө явдаг. Бүх үнэлгээ нь тогтсон байт юм тий. Үгүй яг хуу тухайн одоо ажлаасаа хамаарна. Гэхдээ нэг хувилдаг байхгүй. Тэгэхээр C хамгийн одоо баг дээр. Тэгэхээр хүн C дээр удаа гэж бодохгүй штэ. Хурдхан шиг C нэмэх болоо би болох хэрэгтэй штэ. Тэгэхээр энэ дээр надад ямар ур чадвар дутуу байна вэ гэдгээ шалгалт өгөөд мэдчихдэг байхгүй. Нөгөө харилцаа хандлах нь мэрэгжлийн ур чадвар нь бла бла юу гэл ингээл 5 төвшөнд үнэлдэг. Эндээсээ дутуу байгаагаа момид актем руугаа ороод жижигхэн юм сургалт аваад апдейт хийгээд буцаж орж ирээд шалгалт өгч гэнэ шүү дээ. Шууд шалгалт өгөх бас ажлын хэсэг дээр ажиллана. Тэгээ шалгалтыг ер нь бол хамт ажилласан багийнх нь хүмүүс тавьдаг. Үнэлгээгээ 360 марк нөгөө хүмүүс маань эхлээ харилцагчаас авсан үнэлгээ тэгээ багийнхны хамт ажилласан хүмүүсийн үнэлгээгээр үнэлээд за энэ нөхөр одоо C нэмэх болсон юм байна гэдэг ингээд тэгээ гаргадаг. Шалгалт бас жоохон өрөөсгөл байх гэдэг. Тийм ээ. Ер нь яг ингээд бүтцээ ингээд загварчилсан юм биш. Ер нь бол би бүтцээ ингээд ерхий харагдаж эхэлж штэ. Гой ойлгомжтой. Тэгэхээр сая би нөө зараа 50 актем руу гурна хэрэг нэгдсэн юм програм хангамж өгдөг үү юу? Тэгээ бид нар онлайн нөгөө зүгээр CRM систем ашигладаг байхгүй юу? Bittrex 24-ыг ашигладаг. Манайх өөрөө тэдний партнер болъё гэж болоогүй маа зүгээр хямдхан ашиглах гэдэг болсон гэдэг байхгүй юу? Тэгж байгаа лайсенс авч байгаа штэ. Тийм. За их гой шийдлүүд юм шүү. Бас ингээд хүмүүс сонсож байгаа хүмүүс гадныхан манай системээс хамгийн их олзуурхаж хардаг юм нь бид нар нөгөө энэ олоо одоо хэдэн зуун болоод ирэхээр удирдлагаар хангах гэж хэцүү шттэ тий 50-60-аар нэг хилцэл болгоод 50-60-аар нэг хилцэл болгоос чи тэр чинь ахлах хүний тоо айгу хэцүү. Тэгэхээр бид нар нөгөө их хааны 10-ын системийг буудсан байхгүй юу? 10 нэг ментортай 10 хүн дундаа нэг ментортай. Тэгээд момид руу ингээд танаа гишүүн болёо гэдэг анкет бүглээ орохоор анкетыг нь үзчихэд анкетын шатанда тэнцчивэл видео анкет авдаг байхгүй. Тэгээ видео анкет гэдэг нь ингээ өөрийнхөө тухай хуцаа тавьж байгаад ингээ бичээд YouTube дээр аналистд оруулаад нөгөө линкээ манайх руу өгнө. Тэгэхээр нь манай менторуд үздэгий. Яг одоо багийнхан гишүүн 10 болцсон менторуд үзэх шаардлага байхгүй. Нэг 6-7 хүнтэй менторуд үздэг байхгүй. За багтаа авчвал яаж юм ингээд. Тэгээд нөгөөдөл маань үзээд хэрвээ одоо таалагдах юм бол саналаа өгнө. Багтаа авъя гэд. Нэг ментор саналаа өгөө шууд авчин, нэгээс илүү ментор олчвол нөгөө хүн рүүгээ буцаагаад менторуудынхаа анкетыг өгнө. Ийм хүмүүс таны багтаа авъя гинэ, тайл багт нь орох вэ гэд. Тэгээд нэгэнт хоёулаа ингээ хоёр биендээ ингээ таалагдаад орцсон тохиолдолд бол гоншгонох юм байхгүй шүү. Нэгд орсон бол гэж байна. Чи энийг сонгосон, чи өөрөө сонгосон гэд ингээ хариуцлага өөртөө хүлээн шүүгээд. Харин ментор бол тэр хүний хийсэн ажлын хөлснөөс 3% авдаг. Тэгэхээр багтаа часээс 10 хүнтэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол 10 хүний 30% тэр ментор сартаа ингээд аваад идэг. Тэгэхээр л бүх төрөлд ингээд нөгөө одоо менторлон гэсэн үг. Яаж момид дотор орших уу? Яаж одоо өөрийгөө C-гээс C нэмэх болгох уу? Яаж ажлын хэсэг рүү гоё ажлын хэсэг рүү хурдан орох уу гэхэл яаж ажлын хэсэг сонгогдох уу? Тэг хүмүүстэй яаж харьцах уу? тэргээд заримдаа менторууд маань ажлын хэсгийн ахлахууд руу лобби хийн штэ. Хүүшэ манай оюунаас тэ энэ нэр айгүй мундаг штэ. Ажлын хэсэг дээр аваарай хэлдэг гэдэг лобби. Тэр нэг юм гоё сони ертөнц явнаа гэсэн.
За. Ер нь төсөөлөгдлөө. Гэхдээ эн чинь нөгөө нэг эрэгтэй хүн болгон бас сайн ойлгохгүй шүү дээ. Тэгээд Аа. би болоод таны ярианаас жоохон төсөөлөл авч байна. Аха. Тэгэхээр нөгөө нэг ментор байна гэдэг нь үнэхээр сайн ментор байхын тулд хичээх ёстой юм байна ялч Тийм. үс. Системийг яг тэгж зохицуулсан биз дээ. Тийм, Аль тийм. алинаас нь ингэж хүчин чармаал гаргахын тулд энийг яг угсарч чадсан байна тий. Тэгэхээр энийг угсарахад 3 жил гэдэг чинь бас их цаг хугацаа орсон биш үү? Тестч үзэл тэгэл болохгүй болвол дахиад алдаанаас сайжруулаад явсан баг Тийм, тий. ерөөсөө За энэ ажиллахгүй нэг тийм тий. тийм. Тэгэхээр энэ бэлэн болсон системийг та ингээд шууд гадагшаа экспорт хийчих болох юм. Тийм одоо яг энийг л ингээл яг франчайз болох гол үзэж байна. Яг Мм. их нь одоо гадагшаа гарахаар одоо яг яах юм гээл бас дараагийн асуудлууд гарч ирж байна. Нөгөө хүнтэйгээ ашиг хуваа яаж тохирох юм ингээл. Тэгэхээр судалж хамгийн айтайхан франчайз юм шиг байна. Тийм л Одоо баг. франчайз болох гол Франчайз үеж нөгөө тухайн улсын хуульд амархан зохицуулах. харин тийм. За одоо энэ хүрээд бид нар сая бизнесийн талаар Momid Agency яаж ажилладаг талаар нэлээд ойлголттой боллоо. Бас дотоодд ажиллаж байгаа бох тий гадагшаа ихгүй тий. Тэгэхээр би эндээс дараагийн жоохон хувь хүн талаас нь асуух гэдэг л да. Ээжүүдийн талаар. Одоо та сая ярианы ихэд хэлсэн тий. Ингээд төрсний дараах сэтгэл готролтой, гармоны өөрчлөлттэй гэж ярьдаг тий. Тэгэхээр энийг эрэгтэй хүн болгон тэр болгон ойлгохгүй. Би ирчүүдэд л асуух чинь л та. Тэр яг төрсний дараа эмэгтэй хүн ямар хугацаанд яаж одоо ингээд сэтгэл санаагаар унаа тэр үед нь гэдэг ажил хиймээр болдог гэж шүү дээ. Энэ хугацаанд ер нь хугацаанд үргэлжилтийн. Тэгээд энэ үед нь нөхрүүд нь ер нь яах ёстой байд юм бол тий. Агуух тараал байж гээд байхгүйгээр яаж дэмжиж болтیں۔ Тий. Чи ийшээ ингээд тэр хугацааг одоо бас нэг хоорондоо бас хүү хаал гэх хэлээ л үү дээ. Тэрийг яаж ингэ зохицуулт юм бол та нэг эмэгтэй хүн зүгээс ирчүүд нэг зүйлгүйч. Яг энэ хэсэг дээр бол нөхрүүдийн үүрэг оролцоо айгу өндөр л гэж боддог байлаа. Яг үнэ хэлэхэд нөхөр л одоо ингээд сайн халамжлаад өстө дуртай идэх юм нийдүүлээл ингээд одоо гоё байлгаад байвал одоо тэгэл болчихно л гэж боддог байсан байхгүй юу. Момидыг ингээд олон ээжтэй ингээд харьцсны дараа юу ойлгосон бэ гэхээр нөхөр үнэндээ хүсээ тусалж чадахгүй юм байлээ. Нөө за. Хүсвч. Тэг хүсвч тэр хүний яг тэгвэл би ингээд нөгөө одоо байгалийнхаа одоо хуулаараа хамгийн их анхаарал халамж хэрэгтэй байгаа үе дээр явж байгаа хгүй юу? Халамжлаа л байвал би өшөө халамжлуулмаар санагдал өшөө юм нэхэл ингээл нялхраал ингээл эрхлээл байгаа тань заяа. Тэгэхээр нөгөө нөхөр чинь одоо бүр ингээл одоо хөлийн угаасан ч дутуу байгаад байгаа хгүй юу? Үнэндээ болвол зөрлүүлээ. Тэгэхээр яасан ч айгу өвтэйхэн болсон бэ гэсэн чинь зүгээр хамаг юм анхаарал, зориг, хүсэл мөрөөдлийг нь өөр зүйл рүү намайг эрхлүүл гэдгээс өөр юм руу чиглүүлж өгөх нь л их үр дүнтэй арга байт юм. Тэр нь одоо нэг та нэг жишээгээр Жишээгээр хэлвэл ажил хэлвэл, болгож байна. Тий одоо гэртээ ингээд мань хүн ингээд жирэмсэн болоод тэ сүүлийн 7 сартаагаас гэртээ ингээд сууж байгаа штэ. Тэгэх юм бол юунд дуртай байна? Тэр хоббиг нь дэмжиж өгөх гоё юм биш. Юу ч хийхгүй болохоор чи намайг эхлүүлсэн гүйлгээтэй штэ. Нөгөө хоббитой байгаад юм нэгт юм уу? Хоол хийд юм уу? Тэ онлайнаар сургалтанд суудаг юм уу? Одоо юу тэр хүнд нэг юм байгаа штэ. Дээрэс нь эмэгтэй хүн өөрөө юм байглаасаа хүүхэд ингээд тээж эхлээ жирэмсэн болоод эхлэхээр 6-аас цааш сартаад тэр том одоо хүүхдийг тээж явахын тулд эд эс нь аюу юм хүчрэх болдог. Өөрөө юм хамгаалтын гормын аюу хүчтэй ажиллаж эхэлдэг. Тэгээ тархины үйл ажиллагаа аюу сайн болдог. Толгой аюу сайн ажилдаг. Тэ нөгөө энэ юу гэсэн үг вэ? Бяр нь амтагтаад идэг гэсэн үг. Яг л жирэмшин биш байсан бол би яг энийг хийгээл зү алах байсан бохгүй юу гээл ер нь ээжүүдээ тэгж ярьдаг байхгүй. Даач жирэмсэн болцсон. Тэгээд байсан бол би яг энийг хийчихсэн бохгүй. Яг тэр өстө гой санаа олсон бохгүй юу гэд. Тэр нь зүгээр нөгөө юм байгалийн шалгарлаар одоогийнх шиг одоо юм гоё байшин байгаагүй штэ. Агуу магуу хоймод байж байгаа та. Нөгөө сонор соргог хүчтэй байхын тулд энэ эдис өөрөө их тийм өндөр түвшинд ажиллаж эхэлдэг. Тэгэхээр толгойн тархины үйл ажиллагаа аягүй сайн байдаг. Манайд одоо жирэмсэн байгаа ээжүүд хамгийн гоё санаануудыг гаргадаг заяа. Сошиал маркетинг дээр ажиллахдаа үгүй ингийн гэл амар креатив болчихдог байхгүй. Тэгээд тийм учраас яг тэр үед нь одоо жирэмсэн болоод гэртээ суухад нь угаасаа нэг юм буцалсан нэг ID олцсон байгаа. Тэр үе дээр нь гоё ингээд дэмжиэд одоо тэр юм хүмүүс авч өгд юм уу яа тийм те одоо кейк мек хиймээр байна гэвэл тэр одоо юм хүмүүс авч өгдөг ч юм. Тэгэх юм бол нөхөрт гоё шогнох зав. Чи хөл угаасангүй гэхгүй байхгүй юу? Зүгээр би энийг хийгээ завгүй байна гэх те. Нөхөр харин тэр үед эхнэрээсээ л хүлээлттэй л буулгачих хэрэгтэй. Жирэмсэн биш байхдаа угаасаа л хоолоо игээл гэрээ цэвэрлээл хүүхдээ ингээл асраал байж идэг байсан бол жирэмсэн болохоор чи намайг ингэсэнгүүгээд нөгөө талдаа хэрвээ хоббигоо хийгээд эхлэх юм бол орой ирэхэд чинь халуун хоол хүч өгч магадгүй.
гэрээ цэвэрлээгүй ч байж магадгүй. Тэр хүлээлттэй л болчих хэрэгтэй. Зөв. Тэгэл юм бэ. тэгэл за гэр угаасаа навсаасан байгаа. Хоол угаасаа хийгээгүй байгаа. За эхнэрийн ажил гоё ээж бол одоо бусд нь хамаалга гэж одоо сүслэл. Тэгээ бол аюу ажиргалтай амьдрахгүй. Тэгээ угаасаа олон жил үргэлжлэхгүй юм чинь те. Тэгээд яг энэ тархины үйл ажиллагаа өндөр энэ павер хүчтэй байгаа үе өөрөө төрсний дараа ингээд 6-аас 8 10 сар хүртэл буцаад буугаад хэвийн хэмжээнд ордог байхгүй юу? 6 сар хүртэл бол ээж айгу хүчрэх хിവэрэ байдаг. Тэгээ яг нэг хүүхэд унтчих хооронд нэг юм ингээл хамжуулах гал гарч иж гүөх гайл ингээл ер нь нэг юм хийтэй юм шиг байдаг байхгүй юу? Тэгээд 6 сараас цаашаага яг нөгөө 8 сар зарим хүн хүнийхээ бие онцгой ашиглаад 10 сар гэд буцаад хэвийн одоо яг өмнөх байдалтай ордог учраас жоохон залах болно. Нөгөө толгой нэгсэн ажиллахаа болно, мартаж сандаг болно. Тэ? Өмнөх шигээ би уул нь айгүй мундаг байсан гэдэг нь үгүй байхгүй юу, зүгээр нэг хэсэг хугацаанд юм байсан. Тэгээд буцаад ингээ буусныгаа би болохоо олчлаа гэж бодоод идэг ээжүүд ер нь бол. Тэгээ энэ яг энэ буултын энэ хэсэг ба штэ одоо 6-аас 8 сарын үе. Энэ өөрөө ингээ нөгөө гормоны ингээ тэнцвэр ингээ бууж байгаа учраас хамгийн их самлгаатай, хамгийн их уйлдаг, хамгийн их хэрэлддэг, хамгийн их гомдолдог үе юм бэ тий. Тэгээ жоохон харамсалтай нь энийг ойлгохгүй эрэгтэйчүүд яг эхнэрийнхээ энэ үедэр салцсан байдаг. Гэр бүл салалт өөрөө яг энэ үе дээр хамгийн өндөр проценттэй яваад байгаа байхгүй. Тэр уг нь төр зүрийн гормоны асуудал байсан байдаг байхгүй. Тэгээ энийг ингээд давж чадахгүй. Одоо нөхрийн нөгөө бас тэгэл тэр чин төвчээр штэ яг ардталтаа нөгөө юм. Уулын манай эхнэр бишээ энэ эхнэрийн гормон гэж ойлгочвол айгу гоё болох гэдэг байгаа байхгүй. Гэтэл би ямар мухай балиар аштай хүүхэнтэй суучваа гэд тэр үеийг ингээд нөгөө эхнэрийгээ гэж ойлгоод саллах юу айгу өндөр гэдэг. Гэтэ ингээд ямар ч хүнтэй зүгээр муугар хэлээс ямар ч хүнтэй суусан бэ бүх лимиттэй хүмүүс энэ үеийг гарах учраас одоо эрэгтэйд бүгдэнд тохиолдно л гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээс яхам сэтгэлээл бэлдсэн байх хэрэгтэй. Та бол их гоё дэлгэрэнгүй тайлбарж өглөө. Бараг эхнэрийн жирэмсэн бол яах тухай ингээд үзэж байгаа хүмүүс бараг ойлголттой болохоор шүү. Тих юм байна гэдэг тий. Зөв. За бас яг ингээд эмэгтэй хүн талаас нь бас одоо ойлгохыг хичээвэл их гоё одоо та одоо мэдээлэх үү одоо юу гэж хэлэх вэ? Одоо мэдлэг болгож өглөө би тэгж ойлгож байна. Ийм учиртай юм байна гэдэг. Манай эхнэр биш гэж бодохоор байх нь шүү дээ. Гормон юм байна гэдэг. За энийг бол одоо олон ээжүүдтэй ажиллаад танд их кейсүүд цугсан учраас гоё дэлгэрэнгүй тайлбарлалаа гэж бодож байна. Өмнө нь би өөрийгөө л ойлгочвол болдог байсан бол одоо айгүй олон жирэмсэн ээжүүдийг ойлгох хэрэгтэй болоод тэгээд эн чинь яг юм уг нь бол шинжлэх ухааны судалгаатай зөвхөн хүмүүс энийг нөгөө сонирхож уншиж ойлгохдгүй л тэгээ яг манай Монголын эрүүл мэндийн системд л бас байдаг бахал та уг нь тэнд эмчнэр хилээд өчтдөг бол их гоё гэдэг явчих гээд байгаа байхгүй тий. Зүгээр надад юм сонирхолтой санагдлаа. Зүгээр жишээ нь аавуудыг суулгаад за ийм болдсон шүү гэдэг ийм сургалт байдаг юм болоо Монголд. Тэгвэл ингэж хиймээр санагдаж шүү надад. Яг ийм үе дээр нь ингээд та нар гэр бүл салдтай шүү. Ингээд энэ дээр нь төвчээртэй байгаа нэгт. Хоёрт нь ингээд саяын таны хэлдэг шиг те ийм сонирхолтой дэмжээргээд. Гэхдээ эн чинь бас хөөрхөн санаа юм шүү. Би нөгөө том охиноо солонгос төрүүлсэн гэж ярьсан шүү дээ. Хяналтанд орох гээд очиход би том охиноо 22 таа гаргасан байхгүй 21-т жирэмсэн болсон гэсэн үг. Хяналтанд орох гээд очисон чинь нөгөө нөхөр ажилдаа явцсан. Би ганцаар очих байхгүй. Тэгсэн чинь ганцаараа бол хяналтанд авахгүй. Үзэхгүй. Таныг асран халамжлах хэн нэгэн хүн байх ёстой. Нөхөртөө бол нөхрөө авчир. Нөхөргөө бол таныг жирэмсэн байх, няраа биетэй байх хугацаанд таныг асран гэсэн хүнээ дагуулж. Ээж юм уу, их ч юм уу, одоо аав юм уу хэн бийдэг. Би хариуцнаа гэсэн хүнээ авчир. Тэгэхгүй бол таны хяналтанд авахгүй. Танд шууд үр хөдөлт санал болгох гэж байгаа юм чи. Оо ямар амар тий. Тэгэхээр яг нэг талдаа бас чи хариуцлагыг үрүүлж ш. Яг улсын тий ойлголт. Манай эмнэлэгт бол зүгээр шууд төрчин тий. Үгүй манай эмнэлэгт чинь нөхөр нь гараа ээж гэдэг чинь. Тийм үү. Тэгээд одоо ингээд за хяналтанд ингээд орж байгаа байхгүй юу? Тэгээд намайг үдчихэж байгаа штэ. Тэр эмчийн хаарц над дээр хизээч байхгүй. Дандаа манай нөхөрлөө орж ирнэ. Тайлбарлаж тий. Тайлбарлана. За хүүхд чи юм бэ шүү. Гэт би тэнд бүр байхгүй бүр надтай бүр юу ч ярихгүй. Хүүхд чинь юм бэ шүү. Одоо тэдэн гараан бэ шүү. Одоо ийм жинтэй болоод ирэхээр эхнэрий чинь нуруу өвдөж эхлэе шүү. Гэл. Зүгээр бүр угаасаа систем нь дандаа тэр нэг юм асран хамгаалах хүнд зориулагдсан байдаг. Ээж зориулагдаагүй. Тэгээ би яг анх 2 дахь хүүхдээ Монгол төвлөх гээд нөгөө хяналтанд орох хорооныхаа эмнэлэг дээр орсон байхгүй юу. Тэгээс солонгос сэтгхүүгээрээ нөхрөө аваад орсон чинь нөхөр нь гараа байжээ гэл. Тийм. Тэгээ бүх юмыг надад хэлдэг байхгүй юу. Одоо ингэ мэдөө гэд. Тэгээд нөхөр 2 удаа очиод хөөгдөд ингээд нөгөө эмчийн өрөөний гадаа ингээд түлээгээд тэнд ямар ч хэрэгцээг байгаа байхгүй юу. Чи дими ажиллаад тасалсан болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр угаасаа миний нэг байхгүй юм чинь ингээд тэгс тоохоо болчих واخгүй. Тэгэл би ингээд тэрнээс хойш ганцаараа. Тэгэхээр угаасаа миний хэрэг байхгүй гэхээр одоо яг Монголд байгаа бүх аавууд тэгээд төрчөөж нүг чинь
Анхнаасаа. ингээ өөртөө учир олчгүй хайчих нь шүү дээ. Тийм. Тэгээд төрөх имлэг төрсөн чинь бүр ийм заяа. Хүүхэд ингээ төрж байгаа юм. Төрөөд ээжд нь ингээ амлуулчаад гаргаад аавд нь тэрвүүлт юм бэлээ. Аав нь ингээ үүдэн дээр нь байж идэг заяа. Тэгэхээр манай нөхөр ингээ яараал ингээ тэрврээд авах гэсэн чинь манай нах зэгч бас Солонгост байсан. Би нагц нь надад өччих гэсэн чинь гүг аав нь хэмбэ гэл. Аав нь би байна гэл тэгсэн чинь. За гэл нөгөө юуг нь задлаад, үлгийг нь задлаад таны ихнэр тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр, тэдэн цаг, тэдэн минутанд тэдэн килограмм, тэдэн грамм жинтэй тэгээд бүх юмыг тоолж өгсөн гэсэн. 2 хамрын нөх онгорхой, 2 чихний нөх онгорхой, бүхсний сүв онгорхой, баруун гарын 1 2 3 4 5 гэдэг хурууг нь тоолоо заяа. 5 хуруунд бүтэн, зүүн гарын 1 2 3 4 5 хуруунд бүтэн, хөлийн хуруу бүтэн, бүрэн бүтэн ийм охиныг танд төрүүлж өгснөө. Заамаа охин хүлээж авна нөө. Амар сонсогч байгаа сте. Ингээл манай нөхөр ингээл нөгөө анхны хөхт огшоол ингээл ингээл амар хариуцлага ингээл нөмрөөл явцсан гэсэн. Одоо ихнэр маа надаа ингээ бүрэн бүтэн охин төрүүлж өглөө. Тэгэхээр би энэ амьдралыг одоо бүрэн бүтэн авч явах хэрэгтэй гэл. Тэнд ингээл ингээ толгоор яг тэрүүхэн акшнд ингээ ёнк гэл юмарсан гэсэн. Энэ бүр тэгэл хөгжилттэй орнууд яг ингээд бүр ингээд ойлгоцсон биш юм тий. Ингэж өгөхтэй юм ингээд гэр бүлийг яаж бүрэн бүтэн байлгах вэ? За наа чи одоо ер нь Монголд яг иймэрхүү ингээд зөвлөгөө өгдөг имлгүүд юу байгаа юу? Байхгүй. Амарч газар байхгүй. Хөөе одоо энэ аавдад гэдэг ч юм уу ийм суугч баг хиймэр санагдаж штэ. Яг ингээд туршлагатай аав нараар. Тий, аав чи мэдхгүй болохоро салж малаад эсвэл гэр орноо ингээд анхаарахгүй ингээд одоо яваад байгаа болохоос биш энийг мэдүүлээд ойлгуулад яг саяны систем шиг ингээд явах юм бол хамгийн их гэр бүлээ боддог хүн ч уг нь аав нар ахгүй. Ээжээс илүү боддоо шүү дээ. Уг ингээд бүр том зургаар энэ хүүхдийг том болохоор нь тент тэгээд энд ингээд бид нар явах тэ өнөөдөр нэг юм аяг хоолой эзэн үгүй юм гэдэг хавцаал явж байгаа шүү. Тэгэхээр одоо энийг яг ингэж мэдүүлмэр санагдчих шүү. Тэгэхгүй болохоор нэг муудаач мэдхгүй учраас тэгээд ингээд энэ яагаад вэ гэгээд хөвч магадгүй. Тэгээд одоо ингээд нийгэм даяараа Монгол ирчүүд муухай. Одоо юу хөө хариуцлагагүй. Бараг Монгол хүнтэй бараг битгий суухаа нэмгээд ярьж эхэлж штэ одоо. Одоо энэ жинзигийнхан. Энэ үгүй байхгүй юу? Энэ зүгээр тэр цаад хүмүүс мундагтаа биш нийгэм нь өөрөө тийм системтэй байгаад энийг ингээд ойлгуулад өгсөн учраас л юм болдог. Тэгээ энэн дээр яг нэг юм яалч нэг юм хийх юмсан ингээд би бүр айгу боддоо штэ. Одоо ингээд олон ээжүүдтэй ингээд ажиллаж байгаа болохоор явж тэгээд хөрхий бид нар ээжүүдийг биш аавуудыг л дэмжих хэрэгтэй юм биш дээ. Гэдэг яг юм бодогдчих. Яг шүү. Аавуудыг тэгэхгүй бол яг хуу зүгээр надыг харж байгаа ингээд нэг жоохон дүүнэр ингээд хөгттэй болчихлаа л да. Мэдхгүй ингээд жоохон асуудал үүсгээд би тэгээд өмнөөс нь үгүй ингэж болтгүй шүү дээ. Нэг баг хэлтмээр санагдаад байгаа байхгүй. Тийм. Тэгээ ер нь бол Монгол улс эрэгтэй хүнийг аав болоход бэлддэг ямар ч тэмцтэй байхгүй. Нөгөө гол руу шидэлтэй чадвал сэлээ гарчих чадахгүй бол живээд өгөх гэдэг шиг ингээд шууд survival mode. Тийм шууд ингээд шиддэг байхгүй. Тэрнээс яг юм бэлддэг систем байхгүй. Харин эмэгтэй хүнийг бол ээж болоход айгүй их бэлддэг штэ. Бие бэлдээрээ шүдээ үзүүлээрээ яагаад бол хяналтын тэр нэг эмнэлэгт ингээд очиж явах тэр хугацаанд чинь сэтгэл санааны хувьд, эрүүл мэндийн хувьд, гараад хийх дадлын хувьд ийм бэлддэг систем нь харьцангуй сайн. Тэнд аав зориулсан л харин юу ч яахгүй. За энэ бол одоо манай улсын одоо тогтолцооны бас нэг одоо нөхөж зайлшгүй нөхөж оруулах хэрэгтэй шаардлагатай зүйл байна. Тэгэхгүй бол энэ чинь гэр бүлийн орчин тогтолцоо үндсэн нь шүү дээ. Тийм шүү дээ. За их чухал мэдээллийг би түүхэн авлаа. Тэгэхээр одоо та бүхнийг сонсож байгаа бол одоо бас өөр төрлийн санаа суулгаж юу. Бизнес юм биш. Тэгээ хэрэгтэй. Энийг сонсож ивэл одоо болвол энэ подкастыг одоо дөнгөж төрсэн шинэ хүүхэд даавууд ч юм уу те магадгүй бас линкийг илгээж одоо сонсуулаарай гэж хүсье. Бас нэг ч гэсэн мэдээд авах бид нарт хэрэгтэй учраас. За одоо бас ээжүүдийн талаар хувийн гэр бүлийн харьцааны талаар бас нэлээд гоё ойлголттой болоо. Тэгээд эргээд бас бизнес хийх рүү орё гэж бодож байна. Монголд одоо ер нь ингээд хүмүүс зайнаас ажиллахад одоо ямар бэрхшээлүүд гарч байна. Одоо чинь ихэнх хүмүүс нөгөө нэг мэдээж хэрэг сургалт өгч чинь те та ингээд ингэж Google Meet-ээр уулзаарай гэд тэрнээс өөр ямар асуудал гарч байна. Яах вэ тэгээд одоо бас нэг үе бодвол гайгүй. Анх бид нар ингээд Мохаммедид ажиллах ээжүүдээ бэлдэж 20 оны 11 сард пэйж дээр ингээд за сошиал хөгжүүлэлт зараа тавьдаг байхгүй юу. Тэгэл манайх очиж баахан дуудлага ирээл. За үйлчлэгээ авъя гэл. Хаана очиж уулзах вэ? Хаана очиж уулзах уу гэдэг. Албалсганд очих. Яг ингээд нүүр л харах гэх. Гэхдээ манайх онлайн штэ ихээр мэдчихээн онлайнаар ажиллах юм байна. Тэгтээ очиж уулзчих. Энэ хэсэг яг хэцээсэн. Тэгээ би ёо дүш гэж буцаад
нөгөө харилцагчаа сургаж эхэлдэг байхгүй юу? Аа. За та манайхтай ажиллахын тулд Zoom юм уу, Google Meet юм уу өөрөө сонгоод энэ хоёрыг нэгээр ороод бид нартай онлайн уулзалт хийнэ. Тэгээд энэ програм руу ингэж орно, энэ програм руу ингэж орно гэх бүр сүултээ хэрэглэгчээ сургаа явчихсан шүү дээ. Тэр айгүй бүр гонигтай байсан. Тэгвэл наа чи нөгөө хүмүүсийн сэтгэлгээтэй л холбоотой асуудал л да. Одоо яг юу шүү дээ хүүхд тахад 100 унда хайдин гэдэг шиг онлайн гэдэг ах нүүдээс. За ойлголоо. Энэ төгөл яг хүмүүсийн бэрхшээл баг гэрээ мэрийгээ таахан одоо бас онлайнаар л хийчихсэн бүх юм тий. Уг нь ингээд систем програм бүх юм чинь ингээд болцсон байгаа. Одоо ашиглах асуудал байгаа. Тэгээд энд яг сэтгэлгээний л юм төгжээ гэх үү, хайрцаг гэх үү нэг юм байгаа даа. Тэгээ Улаанбаатар төгжрэлтэй байна гээл ингээл харгаал ингээл яваарэ л байдаг заяа. Тэгээ яг яагаад төгжрүүлээд байгаа юм бэ гэхээр хин нэг үнтэй очиод 30 минут юм ярихын тулд 2 цаг төгжирч очдөг. Тэгээ өдөрт би 3 хүнтэй уулзлаа, 2 хүнтэй уулзлаа гэд. Яа зүгээр одоо ингээд тэгсэн мөртлөө ахтай хамаатан садан уус дорнод байгаа хүмүүс рүү ингээд залгаад сайн уу юу ээж ингээд хоб бацх болохоор тэрийг ингээд айгүй чөлөөтэй базчаад бизнесээ уулзалтаа л онлайнаар хийчмээр байгаа байхгүй юу? Энэ зам дээр уг нь яг тэр нөгөө хөргөлт хүргэж байгаа тий? Одоо яг нэг юм физикал юм ингээд хийж байгаа хүмүүс энэ зам дээр төгжрмээр байгаа байхгүй юу? Уг нь бол би одоо бүр ингээд сүүлдээ боловсролын ерхий газрын даргатай уулзахдаа ингээд боломж олцсон чинь юу гэж хүссэн бэ гэхээр үшэн боловсролыг ингээд бусад улс орнууд нэгдсэн програм руу ороод хичээлээ үзээд шалгалтаа өгөөд ингээд явж штэ. Тодорхой тооны хичээлүүдийг онлайнаар үздэг болгоод нэгэнт улсын сургууль чинь нэгдсэн менежменттэй юм чинь хамгийн ойрхон байгаа гэрийн хажууд байгаа сургууль руу ороод биеийн тамирын хичээлд орчдөг. Физикийн лабораторийн туршилтыг хийчихдэг. Дуугч хичээлд орчдөг байгаад бусдыг ингээ онлайнаар үзээд ингээ дуртай газраасаа ингээ ийм миксэлж болдгүй мүү энэ юмэг гэд ингээ уг нь ингээ эрүүл тарихаар бодохоор болохоор байгаа зү. Одоо тэгэхээр энэ боловсролын юм төвшөнд байгаа юм чинь тэгээ бизнес бүр инээдэм зэ бүр ингээ хангалттай бид нар онлайнаар ингээ ажиллаж болохоор болцсон. Гэтэ бүх юмыг онлайнаар хийхээр жоохон хэцүү яг ингээ нөгөө микрофоны нэг хаах цагт баригдаад идэв штэ бид нар чинь би яриад дуусангууд хаангууд нөөх. Гэхдээ энэ өөр айгу үр бүтээлтэй болгоод штэ уулзалтыг. Одоо тэгэхээр яг манай энэ дорны соёл ч юм уу тий яг нүрээ харж нөгөө нэг гар барьж нэг тийм юм л байх шиг үнтэй. Тэгжээж нөгөө нэг ажиллаа бүтээдэг бизнесийн юм гэдэг. Энэ их дорны соёлтой биш баха. Энэ зүгээр олон жил ингээд бизнес ингээ явдаг гэдээ ойлгоцсон тэр нэг тархины локонд л байх шиг. Тэгэхээр одоо чинь би нэг хүнтэй одоо ажил ярихтаа за энэ юу н ямар шухан юм бол очиж нэг уур амьсгалын мэдрий гэдэг байдлаар яваад таны хэлдгэр биш тийм ингээд төвчрөд очиж уулзах гэдэг шүү дээ. Энэ бол хүн болгон суудсан байна тий. Тэгэхээр одоо энийг байхгүй болгыг бол одоо байн онлайнаар ярих хэрэг зөв юм ойлгохгүй шүү дээ. Яа юу хийвэл одоо энэ хүн онлайнаар энэ ажил үүсээ явуулдаг болно гэсэн үг үү? Ямар алхам бэ? Би одоо жишээ нь момидийнхаа ажлын уулзалтыг бол онлайнаар л хийдэг. Надтай бас тэгэл яг захиралтай ч уулзъя, хамтын ажиллагаа өрнүүлээ, гэж уулзалтуудыг санал ирдэг байхгүй. Тэгээд би онлайнаар ингээ календарийн линк өгвөл тий. За тэдэс тэдний хооронд 30 минут юм уу 1 цаг юм онлайнаар уулзчихъя. Хэрэгцээтэй хүмүүсийн ингээд оруулаад ирья. Ер нь бол миний ингээд яг бит уулзалт айгүй үр дүнгүй байд шүү дээ. Яадаг вэ гэхээр саналаа солилцсон. За яг бит уулзалтын давуу тал нь үнэрийн үнэртэй. Өөр тэрэнд давуу юм юу ч байхгүй зэ. Ямар үнэртэй вэ? За гайг үнэртэй бизнес хий. Тийм байна. Эцсийн бүлт бид нар үнэрэнд толгоор шийдвэр гаргадаг шүү дээ. Тэр бит бол за тэгээд тэр бит уулзалт нь би ганцаараа очдөг заяа. За тэгээд тэр ажлыг уг нь бол би хийхгүй байхгүй юу? Манай багийнхан хийн штэ. Тэгтэл би тэрийг зүгээр сонсоод багтаа ингээд Монголоос монгол хэл рүү орчуулга хийдэг заяа. Ингэн гинэ би ингэ хэлчлээ. Нөгөөг чинь тэгж магадгүй шүү. Тэгэхээр н ингээрээ ийм үний санал өгөөрэй. Ухтаа бол тэр уулзалтыг шууд онлайн дээр хийгээд манай багийнхан бүгдээрээ нөгөө хэрэгцээтэй хүмүүс нь зэрэг орж ирээд тухайн моментод нөгөө хүний асуултанд ингээд тал талаасаа зэрэг ингээд хариулаад тэр хүн тэнд шийдвэр гаргаад гарчих боломж байгаа байхгүй. Тэгэхээр надтай шаал тэмээ төгжрээд нэг 30 минут кофе ууж уулзаад буцаа шаал тэмээ төгжирч яваад яг жинхэнэ хариултаа дараагийн онлайн хурал дээр авдаг штеп. Энэ нэг юм ингэж болно гэж боддог энэ нэг хэсгийг л ингээл аваа хийчих юм бол уг нь бол ингээл дэлхийн нийтээр ингээл сүлэлтэйгэл одоо ингээл хаа байсан Бутанаас Америк руу тэ одоо юу гэх юм Монголоос ингээл бид нар ингээл Америкт үйлчлэгээ үзүүлж чинь, Солонгост үйлчлэгээ үзүүлж чинь, Японд үйлчлэгээ үзүүлж чинь, Германд үйлчлэгээ үзүүлж чинь манай ээжүүд.
Тэр ажил яагаад болоод байгаа вэ гэхээр төгжирч ирж уулзаж болтгүй гэдгээ өөрөөсөө аягуулсаа мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр онлайн уулзалт руу хамаг дараа нь нэг тухтай биеэрээ уулзъя гэдэг ямар ч юм майндгүйгээр, тим сэтгэлгээгүйгээр бүх юмаа л яг энэ цагт маш тодорхой ярьж авах хэрэгтэй гэж бодцохоороо тэр дотор айгуу зэгцтэй ингээнуудаа яриад саналаа солилцоод хүлээлтээ нэгтгээд гэрээгээ хийгээд ажил нь үргэлжлээд иж болдог байхгүй. А яг Монгол хүнтэй онлайнаар ингээ уулзахаар ерөнхий мэдээлэл авчаад за дараа хоёлоо нэг сайхан тухтай уулзъя те. Би тэр хүнтэй дараа тухтай уулзах ямар шаардлага уг нь байхгүй байхгүй юу. Гэтэл заавал нэг юм нүүр харна л гэд нэг юм лок байгаад. YouTube задлан ном M-book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо. Тэгэхээр хамгийн гол бэрхшээл нь хүмүүс нөгөө нэг онлайнаар уулзахгүй гэдэг нь зайнаас ажиллах бэрхшээл маш тарж штэ. Тэгээ би сая таны ярианаас юу ойлголоо гэхээр ганцаараа очиж нэг уулзах шүү. Бөөнөрөөс очивол яг чаддаг хүнээс нь энэ яадынгууд нь маш хурднаар хариулт авах боломжтой юм. Тийм. Тэгэл одоо бизнес чинь арталтаа ерөөсөл хурдаар л хэмжиж байгаа шүү. Хурдтай хам бол мөнгө хэмнэ. Удаан байх юм бол мөнгө алдна. Үгүй энэ хурдыг энэ төвчл дотроос яаж гаргамаар байгаа ингээс онлайнаар л уулзал та. Би одоо ингээл манай гэр яармаг руу сайхан нүгээд бидэрэндээ цугалтаа байгаа. Би уг нь төгжирдгөө хүн байсан байхгүй юу? Танай офис ингээд гадныхан талд амьдэрдэг гэж бод. Тэгээд ихтэй ямар ч гэсэн тэнчэнээс ингээд нэг 2-3 цаг төгжирээд ороод ирэхдээ би 2 ажлын хэсгийн хуралд орчиж байгаа. Нэг хүнтэй онлайнаар уулзчихж байгаа юм. Ингээд төгжрөл дотор би ингээд 3 юм амжуулаад таксиансаа бууж байгаа байхгүй. Уг нь юм боломж байгаа байхгүй. Тэгээ төгжрөл дотор ингээд дуу сонсоол гівж явжсэн очиод уулзахаар чинь энэ амьдрал чи яаж хурд явах юм? Уг нь бүх боломж нь байгаа шүү дээ. Бүх юм чинь ингээд энийг барьж яваа хүн болгонд л уг нь байгаа байхгүй. За бүрэн дүүрэн ашиглаа л гэж шүү. Ерөөсөө тэр. Тий, нэг зураг авах бишээ чинь өөр нэг үнэтэй брэнд уцаагаад тэр нь хэргийг гаргахгүй харин тий. Тэгэл ингээл энэ одоо онлайн уулзалтанд орох боломжгүй одоо гар утас муцсан бас асуудалтай бэрхшээлтэй хүн болов уу гэдээ уулзахаар л хамгийн сүүлийн юм барьсан явж байна. Тийм storage нь бүр хаттай зайтай байгаа шүү дээ. Өчнө аппликейшн суулж байна. За ойлголоо. Над бас дахиад нэг сонирхолтой асуулт сонирхолтой жаа. Над буусан асуулт тэр нь юу гэхээр за танай ээжнэр донд одоо ингээд юм график дизайнер, видео эвлүүлэгч нар тийм. Зохиол мөхөөлөгч хүмүүс хэрэг байгаа штэ зөндөө. Креатив салбарын хүмүүс. Ер нь бол манайд медиа маркетингийн салбар гэж байдаг. Байгууллагуудын сошиал хөгжүүлэлт, контент бүтээлтээр ажилладаг. Энэ салбарт яг энэ сарын байдлаар бол 86 ээж ажиллаж байгаа. 8 сарын байдлаар ажил нэмж авахгүй гэсэн байгаа. Өө зөө. Битүү. Манай хамгийн их одоо захиалга ихтэй байдаг тэр салбар ахгүй. Тэгээд ер нь бол бид нар ингээд тэр салбарт ажилладаг ээжүүдийгээ ингээд нөгөө ангилдаг копирайтер, эдитер, дизайнер гэдэг дотор ингээ ангилаад тэгээд яг дутж байгаа үедээ академид захиалга өгөө. За манайд одоо хэдэн сайхан копирайтер хэрэгтэй шүү гэж захиалга өгөөд тэгээд сургалтаасаа яг тэр хүмүүсээ ингээ төрүүлээд аваад гэдэг. Тэр нэг ажлын үнэлгээ нь зах зээлтэй ажиллах юм байж явж байгаа юу? Ер нь бол ойролцоо. Гэхдээ яалчгүй бид нар тэр хүнтэй ингээд цаг гаргаад очиод уулзаад яг хажууд нь суухгүйгаас хойш жоохон бага дүнтэй байх гэж хичээдэг. Нэг 10-15% ядаж те. Гэхдээ ер нь бол энэ дээрээ би чамтай уулзсан ч гэсэн хоёулаа нэг компьютер нэлэгцрүүл хоёр талгаагаа нийлүүлж шагаах байхгүй юу? Тэнд нөө компьютер нэлэгцнэр байгаа юм л ярина штэ. Тэрийг шеэрлэл хоёр талаасаа харах чинь л одоо уг нь тэгэл болчихж байгаа байхгүй. Гэхдээ яг хүмүүс тэгэл та нар зайнаас ажиллаж байгаа юм чинь гэд нэг жоохон юм сэйл авах гээд байдаг л да. Тэгээ тэрэнд нь тохируулаад бас жоохон сэтгэлийнх нь амар амгаланг бодоод. Жоохон тайтгаруулаад жоохон юм өгнөөс. За ашигсан. Ер нь эвлэгч нар ер нь бол нэлээ олон байгаа гэж ойлголоо шүү. Олон байгаа. 80-аад энэ. Дээрээс нь манай ээжүүд нэг ажил дээр хизээш нэгээрээ ордоггүй. Яагаад гэвэл ардаа үндсэн ажил нэг өөр ажиллах байхгүй. Тэр чинь хүүхэд гэр орон арийнхаа бүх асуудлыг дааж яваа. Тэгэхээр нэг ээжийн өдөрт ажиллах хамгийн их максимум цаг нь 4 цаг л байдаг. Тэгэл тэрнээс доошоо нөгөөдөл чинь хүүхдээ унтж мунчаа. Тэгэхээр харилцагчийн хувьд бид нар яг нэг хүний одоо нэг бүтэн ажилтны данил бүтээмж үзүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр өглөө нэг нь өдөр нэг нь орой нэг нь гэдэг ч юм уу ингээд цагаа менежлээд нэг ажил дээр хамгийн багадаа 3 4 5-аар ордог байхгүй. Тэнгуут нэг хүн копирайтинг гаргаж ангуут нэг хүн судалгааг нийцсэн бангуут нэг хүн контентийг ингээд оруулаад ирэнгуут нөгөө хүн эдитээ. Тэгээд бид нэг эдитинг програм энтертэй дандаа шеэрлээд тал талаасаа зэрэг орж ажилладаг. Төсөлч гсэн тэгж бичдэг. Тэгэхгүй бол ганцаараа яг ингээд компьютер дээр нэг програм апплод хийгээд хуулаад ганцаараа ажилладаг програмч бид нар ер нь бол санал болгодоггүй.
Ер нь багийн шууд ажиллагаа. бууж чинь яаж юмуд Тийм. нь онлайн зэрэг одоо чинь скрин рекордны програм ч хүртэл. Ээ. Юу алаа. Тэгэхээр одоо чинь би ингэж жишээ нь үйлчлэх авах юм бол танай пэйж рүү Мгм. момид гэж бичингүүт оронгуудаа Аха. ингээд бичингүүт нь Тийм би ийм процесс үйлчлэгээ амаар байна гэх тэгэнгუთ нөгөө харилцагчийн үйлчлэгч гэдэг нэг хүн байгаа штэ. аха Тэр чинь эхлээ орж ирээд аваад ямар үйлчлэгээ авах гэж байгаа чинь сонирхоод тань анхан шатны үнийг санал өгөөд тэгэнгуутаа хэрэгцээг шин тодорхойлохын тулд нөгөө медиа маркетинг салбараас хүмүүс дагуулж орж ирээд онлайн уулзалт хийн. За би яг ингэсэн юм аа гэд. Тэгэнгუут нөгөө хүмүүс чинь за ойлголоо гингуутаа үнийг саналаа одоо яг эцсийн байдлаар ер нь бол урьдчилгаа хүмүүс хэлээл ер нь хэдтэй авах уу галт тэгдгийг тэрж байгаа төвхтэй. Тэгэл тэдээс тэдийн хооронд тэгэл амар холцоо гэл. Тэгээд уулзж агаад нөгөө яг хүнийхээ хэрэгцээг сонсож агаад нарийн үнийг санал гаргаж өгдөг байхгүй. Тэгээд хэрвээ тэрэн дээрээ тохироод онлайнаар гэрээ байгуулчих юм бол ажлын хэсгийн ахлах нь бага бүрдүүлээд тэгэл хоёр талаасаа судалгаагаа хийгээл тэгэл ажилласан шиг юм шүү дээ. За ойлголоо их сонирхолтой. Ер нь бол энэ бас нөө юу гэдэг та түрүү ярьжсэнтэй удирдлагын чанартай дутсан хүмүүсээ ингэж авах боломж их даваа талтай юм байна. Тэг бүх процесс нь онлайн амар юм байна. Төвчрөхгүй юм байна. Төвчрөхгүй. Бас үнрээ нуух боломжтой гэж. За их гоё мэдээллүүдийг авлаа. Тэгэд энэ олон ажлыг амжилж байгаа. Үгүй ер нь ихэд таны ер нь нэг өдөр ер нь яаж өрнөж байна? Одоо энэ ажлуудыг та таксийн цухтаа хоёр уулздаг гэж тий. Таны нэг өдрийн одоо route line гэж ярьдэн шүү дээ. Энэ ер нь ямар шугам процесстэй явж байна тий. Яаж энэ одоо удирдах хүмүүсээ багийн бүтцээ яаж зохицуулж байна тий. Хувийн цаг менежментийг сонирхож байна. Өмнө нь нөгөө нэг олон бизнес технологи буйнаар биш юм сурсан. Санаа суусан. За. Тэгээд өөр дээр ерөөсөө ямар нэгэн шийдвэр процессыг аль болохоор луухгүй хаячихдаг. Эрх мэдлийн эсвэл авах комисшнтай нь тараачдаг. За ингээд тэдэн хувийн чинийх, ингээд чинийх гэдэг ингээд тараачдаг. Тэгээ би өөрөө яг ийм шин эхэлж байгаа прожект шүү дээ. Бүх юм миний толгоос гарч байгаа. Надаас ингээд чи нэг ихэнх үедээ энэ дотор л байгаа юмыг хүн рүү гэж байгаа учраас шинэ эхэлж байгаа төслүүд рүүгээл би өөрөө их цагаа хийж ордог. Тэгээд тэрийг ингээд тэр прожектууд эхэлж байхдаа яаж сетап хийх вэ? Яаж би өөрөөсөө эрх мэдлийг салгаад эрх мэдлийг хүмүүст ингээд өгөөд надтай наадгүй явж явах бол гэдэг ийм горимыг л аягүй сайн бодож болдог. Тэгтээ тэгэл яг момид өргөжхийн хэрээр шинэ төслүүдийн санал аягүй орж ирээд л байна л да. Яг ойрын үед бол би үнэхээр завгүй нөгөө гадагшаа гарна гэсэн байгаа. Өнгөрсөн 7 хоногт ихэд би Тайландд нөөби эмгтээчүүдийн байгууллагатай уулзаад ирсэн. Тэгээ иймэрхүү нэг юм гарц гаргалгаа хайх, санхүүжилт босгох, шинэ одоо компанид мөнгө нэмж болох шинэ төсөл эхлүүлэх чинь л ерөн SEO хүнээл үндсэн ажил шүү дээ. Гэхдээ надтай наадгүйгээр систем өөрөө явж идэг. Тэгэхээр бизнесийг анх эхлүүлэхдээ л яг энэ хэсгээ айгүй сайн бодсон. Өдөр яаж эхэлдэг вэ гэвэл би нэг амар тийм эртмэрт босоод идэх төрлийн юм бишээ. Тэгээ тааваараа ер нь ингээд хийх ажил очролдохгүй шийдэх шийдвэрүүд л очролдог болчтой юм байна. Сүүлдээ ингээд систем томроод ирэхээр одоо ингээд энийг шийдээд ингээд гаргаад ингээд надаас хамааралгүй явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл ингээд сая гадагшаа яваад ирэхэд энийг шийдэх гэл ингээд бүүн юмуд ингээд араараасаа очролцсон. Тэгээ юм шийдэн гэдэг чинь тархины асуудал болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тархийг яаж юм эвтэйхэн нэг хайхтар юм хими урвалгүй буюу одоо бухимдалгүйгээр ажиллуулах вэ? Тэгэхээр би 50 байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол бухимдал эхлүүл тэнд чинь шийдвэр гаргаж чадахгүй. Эсвэл амар юм буруу шийдвэр, хяналтгүй шийдвэр гаргана гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд 50 байхын тулд тааваараа л амьдэрдэг. Өглөө босмоор байвал босмоор цагтаа босчоод тэгэл мэдээж нөгөө Google календар аягүй сайн ашиглана. Календарынхаа үгэнд бол янтаан орно. Нэг нь тэнд ингээд тавьсан бол тийм учраас ингээд орой унтахынхаа өмнө календараа харчаа жоох унтаж олмоор байл унтаад эрт уулзалтай байвал эртх сайхан босоод бэлдээд гараад тэгэл одоо ер нь бол миний утас бол ингээл байнгын л юм хурал дундл ингээл явж идэж нөө чихвчээ ингээл хийчихэл тэгэл тэнд ганцаараа яриад тэгээд power bankтай тэгээд утас power bank чихвч гурав байхад бол тэгэл ажиллая гэл явчихна. Гэхдээ өдөрт өөрийнхөө уулзалтын тоог нэг 4-өөс ихтүүлэхгүй байхаар сүүлийн үед юм потенциал цагаар хөөж тийм нөгөө бүтээмжтэй цаг тэгээ бусад цагт нь жоох ингээд хоослохоор л яг нэг юм ёнк гэл ирээдүйн нэг хол цагийн юмнууд чинь тэр үед орж ирдэ штэ тий. Тэгэхгүй бол ингээл араараасаа нөгөө юм тэргэнд хөлцсөн хөр шиг ингээл жижиг шийдвэрүүдэд ингээ урсаа явааддаг болохоор жоохон хоосолж холын зураг харах цаг өөртөө бас гарах гэж хичээдэг. Тэгээд бас дээр нь тэгээд 4 хүүхдтэй азар баг залуудаа том өхнө гаргацсан. Одоо том өхөн маань том болоод дүүнэрээ хараад ээж ажлыг хийгээд. Гэхдээ ер нь ингээд эрт хүүхэд гарах ч бас сайн юм байна тий. Тийм би яг 20 онд момидыг байгуулчаад 21 онд Окод игээд
стартапыг нөгөө балер өдрөг балер өдрөгийг ярьдаг залууд онлайнаар л ингээд санал тавихгүй юу? Мгм. Би ингээд ийм agency эхлүүлж байгаамаа. Манай co-founder болж орж ирэх бодол байна уу? Монголдоо бол би нэг энэ хэмжээнд хүрчихнэ. Гэхдээ гадаашаа надад ямар ч туршлага алгаа. Туслах боломж байна уу гэсэн чинь окей айгу гой хүлээж авсан. Тэгээ манай co-founder орж ирсэн байхгүй. Оо тийм. Тийм одоо хамт үүсгэн болчихоор тэгээд надаас тэгж сууж чи хаана ийсэн юм. Гадаад байсан юм. Гүү би зүр хүүхэд гаргаад цаавгүй байсан. Юу нь бол ээжтэй дөрөв хүүхэд гаргаал тэгэл ингээл завгүй л явж байхгүй юу тэрнээс. Тэгэхээр нөгөө ээжүүдэд нэг юм бодол өгдөө. Эрт хүүхэд гаргачлаа. Эсвэл би хүүхэдгүй оройтоод байна гэл нэг юм тий. Тэгээ энэний артал цагийн цагтаа эрт хүүхэд гаргацсан битээсэн назов. Цаад болж өсөж томроод одоо би бол яг ингээд хүүхдтэй горимдэр л амьдарч штэ ингээл иш тийшээ хийгээл ажил төрөл гээл 6 сард гэртээ 6 онсон. Тэгэхээр тэр чинь нэг юм өөр ингэсэн цаг хугацаатай. Тэгээд тэр цагтаа өөрийгөө сайхан бэлдэх. Окогийн хэлдэг нэг үг гэдэг. Аз гэж юм байдгүй маа. Зөв бэлтгэл л гэдэг. Тэгээд яг тухайн моментод бэлэн хүн л тэрийг шүүрч авдаг. Тэ тэрийг аз гэж боддог. Тэгэхээр зөвл бэлдээл вечи тий. Хүүхдээ ингээл гаргаал гэртээ сууж байгаа бол сурах юмаа сураал, турших юмаа туршаал, хийх юмаа хийгээл. Тэгэл нэг өдөр тэр мэдлэг туршлага цаг хугацаа 3-4 зур ингээд нийлнэ штэ. Тэгээ өөрөө мэдээж ирэл хайгуул хийн тий. Тэгээ явж итл яг тэр аз гэдэг юм чинь өөрөө аянда гарт чинь тэгэл орж ирэх үе. Би бол тэгээд одоо өөрийгөө айгу момидыг азтай цаг үед эхэлсэн гэж боддоо ш. Тэрвээ би нэг 2 хүүхэдтэй үед эхэлсэн бол одоо айгу бол дахиад жирэмсэн гэртээ сууж байгаа л үү. Одоо хүн юм чинь дахиад нэг хүүхэд гаргах байхаа махаа гэл одоо тий. Нэг юм төрөх ингээд нэг мөрөөдөл байгаа ш та. За би нэг тэдэн хүүхэдтэй олё гэд. Тэгэхээр тэр чинь нэг юм нас яваад ахаар чинь дунд нь би тэр бизнесийн дунд нэг юм тайм аут завсралга авч хүүхэд гаргах хэрэгтэй болно. Гэхдээ яг одоо бол надад ямар ч нөгөө хийхээ хийцэн гэдэг шиг 4 хүүхэдтэй болсон учраас надад одоо хүүхэд гаргах төлөвлөгөө болон шаардлага алга. Тэгэл одоо яг хийж байгаа юм аа л яг дараагийн левелд нь хүрэх гээл ингээд зүтгэе явах. За бас гоё тайлбарлаж шүү. Би бас ингэж ойлголоо. Оройтлоо эрттлээ гэсэн ямар ч тийм тэндээ стресс хэрэггүй байна гэдгийг таны ярианаас ойлголоо. За одоо ер нь манай подкаст маань төгсөх гэж хандж сүүлийн 2 асуулт руу орё хоёлаа. Тэгэхээр офис дээр ажиллаж байгаад магадгүй тухайн хүн декрет авах болоод тийм онлайн руу шилжих болоход ер нь юу анхаарах хэрэгтэй, юу мэдэх хэрэгтэй тийм нэг юм типүүд байвал тухайн шилжлээ гэж ойлгоход. Аха. Яг нөгөө өөрийнхөө бие физиологийн асуудлаас болоод онлайн руу орж ирж байгаа ээжүүд бол нэг зовлонтой шилждэггүй. Нугасаа сонголт авахгүй юм чи. Тэр чинь ингээд гаргалгааны ганцхан гарц байгаа болохоор энэ замаар л явна гэл ингээл. Тэгээ бид нөгөө талаас нэг чиглүүлээд өгчдөг. Манайх ингээд одоо 5 жил юу хийж чинь хүн чиглүүлж штэ. Одоо энэ замаар иргээ, одоо баар иргээ, одоо зөв иргээ. Тэгэхээр тэднэрт бол нэг асуудал байхгүй. Харин манайх руу сүүлийн үед нөгөө эрт тэтгүрт гарсан хүмүүс байдаг штэ. Одоо цэргийн албанаас 40-45 таа гарцсан тэтгүрт гарсан хүмүүс, 50 эдтэй хүмүүс манайд их орж ирж байгаа. Тэр хүмүүст гараагүй ч их сонголт байдаг болохоор сэтгэл зүй бэлдэх шаардлага авах байгаад байдаг. Аауд бас орж ирж байна. Одоо амьдрал юм чинь ганц би аауд байгаа штэ хүүхдээ хараад байж байгаа юм тэр гэх тээ. Тэгээд яг энэ тохиолдолд бол нөгөө их сайн фокустай байх хэрэгтэй. Одоо төвлөрөл гэх үү? Та яг л онлайнаар ажиллаад яг тэндээс орлого олно л гэж бодсон байгаа бол бүх гормоо тийшээгээ шилжүүлчихвэл хурдан амжилт болдог байхгүй юу? Энэ бусад юм дээр ч гэсэн адилхан л ахaltaа тий. Тэгэл ийшээш нэг гүгэл тийшээш нэг гүгэлээ дунд нь хайчихгүй ингээд алцганаал байгаад шүү дээ тий. Тэр яг би яг ийшээ зорноо л гэл ингээд бодчих юм бол хүн яг онлайныхаа үйлчлэлүүдэд айгүй ороод сургалтаа яг ингээд яг ном журмынхан дагуу аваад харилцагчтай яг л онлайнаар явж час гэл уулзаал ингээд юм ингээд тас гэ явахаар тэр нэг юм шийдэх момент гэхүү төвлөрлөө олох фокуслах тэр момент чинь л өөр их танд их юу авчирт юм шиг үлээ. Амжилтыг л их авчирт юм шиг байлаа. Одоо нээжүүдийг хараад байхад би яг л момидод орно. Би яг момидоос сарын тэдэн сая төгрөгийн орлого олно гэж бүр ингээд тас зүтгэцэн ээжүүд байдаг. Тэд нар тэрийгээ л авдаг. Угаасаа. Анх орж ирээ чи юу чадахгүй штэ гэхэд би момидоос сард 2 сая олдог болно. Тэгээ анхандаа тэр хүний орлого шууд 2 сая байхгүй штэ. 20,000-аас эхэлж байгаа тайг бол 20,000, 100,000, 200,000, 500,000 гэл ингээл явж байгаа л тэгэл одоо асуудал ахгүй би ингээл хөдөө хүүхдүүдээ сая агаарт авч явал ирсэн. Энэ сарын орлого харин жоохон буучлаа. Сая 500 авчлаа. Гэл нэг юм ярьж байгаа ээжүүд байж тээ. Тэгэхээр яг тийшээгээ маш юм өндөр фокустайгаар зориг тавьж зүтгэх юм бол тэр нь онлайн байна уу? Өөр юм байна уу? Нэг айхтар хам байхгүй.
Тэгээд бас Око битээр сая сүүлд уулзахад асууж ирсэн. Чи одоо яаж шантарж гин үү гэх нэг. Ер нь нэг юм 5 жил мэл бол нэг burn out энэ бол нэг хүмүүс чинь те нэг юм цикл дээр ирсэн баа штэ. Юу шантрах юм эхлэв байх чинь. Гадшаа гарах хэрэгтэй штэ бид нар чинь. Гадшаа гарчаад фейлдэх юм бол одоо тэр нөхцлөөс бол шантрах тухай бодож болж штэ. За болохгүй юм шиг байна. Одоо эхлээгүй штэ гэлтгсэн чи. Амар фокустай явж байгаа юм байна л гэсэн. Тэгээ энэ би нөгөө шантрахгүй байгаа ажлаа их тийм гоё аж аргалтай хийж байгаа эсвэл юу гэх ингээд баялаар өөдрөг зүтгэж байгаа. Тэгээ барыг оког үг юм. Тий. Тим гормон өөрөө нэгдүгээр тэгээ өндөр фокустай байна. Өрөөдөл том байна. Тэгээ тэмүүлэл их одоо хол тавьсан. Өөрийнхөө нөгөө юм хүрч чадах цаг. Тэгээд нөгөө гоё туртай амаа хийж байгаа болохоор аз жаргалтай. Happy. За, happy ээжүүдийн талаар бүгдээрээ бас сайхан яриа хийлээ. Тэгээд одоо манай подкастыг төгсгөө та одоо ингэ гэртээ сууж байгаа ээжүүд нэг сайхан уран болгоод нэг за ийм шүү гээл нэг хэдэн үг хэлээд төгсгөө да. Баярлалаа. Бизнесийн шаардлагаар ингээ олон хүнтэй уулзч үзэхэд хамгийн маскгүй үнэн байдаг хүмүүс ээжүүд идэг. Өөрөөрөө л байдаг. Өөр одоо бизнесийн захирал махирал бол бас тухайн одоо өөрийнхөө хэрэгцээ шаардлагаас хамаарат нэг юм дүрд орох хэрэгцээ байна шүү дээ, тий. Гэхдээ ээжүүд бол айгүй гоё үнэн. Одоо үнэн хүмүүстэй харьцах үнэхээр амар. Нэг юм энэ юу гэж бодож байгаа бол одоо яах гэж байгаа бол гэж хитэр нүгэд тахгүй. Тэгээ энэ гоё үнэн байдлаа удаан хадгалахын тулд өөрийнхөө хүссэн амьдралаар л амьдрмаар юм бэлээ. Хүний хүслээр амьдраад эхлэхээр нөгөө уг нь миний хүсэл биш. Гэхдээ хүний хүсэл учраас тэрийг би дуртай байгаа юм шиг харагдах ингээд шаардлага үүсгээд байдаг. Нөгөө масклах хэрэг. Тийм учраас үнэн байдлаа удаан хадгалахын тулд өөрийнхөө дуртай амийг л хийж амьдраарай. Дуртай юм аж амьдраа. Дуртай юм аж амьдрын гэдэг өөрөө тийм амархан биш. Их ойлголцол, их ярилцах хэрэг гарна тий. Ялангуяа хөртөөгөө бол бүр их ярина. Би ингэмээр байгаа байхгүй юу? Тэгээ ингэсэн чи ингэсэн байхгүй юу? Тэг ингэсэн чи ингэсэн байхгүй юу? Зүгээр дураараа юм аяа чи нам ойлгосонгүйгээд хэрэлдэж бас болтгоо. Тэгэхээр өөрөөрөө амьдрч чадахгүй. Тийм учраас дуртай юм хийж амьдраарай. Дуртай юм хийж амьдрахад чинь энэ цаг үе өөрөө айгу гой цаг үе байгаа. Бид нэр их гой цаг үе төрсэн ээжүүд. Зүгээр ингээд 30 жилийн өмнө төрсэн байна гэж боддоо. Ариун цэвэр хэрэгэл байхгүй шүү дээ. Зүгээр тэгээ бодохоор ингээд айр сардаг байхгүй. Одоо бид нар бүр ингээд юу вэ? Онлайн те. Одоо нэгэнтэйгээ ингээд баг болоод жаргал зовлонгоо хуваалцаад гээд төрсөн ихч дүүс шиг ингээд нэг нэгээ дэмжиж явж явах боломж энэ бидний энэ гар утсанд чинь танд ч гэсэн энэ байгаалах энэ дотор чинь ингээд хангалттай орцсон. Тэгээ энийг айгу гоё тийм өөрийнхөө аз жаргалын төлөө өөрийнхөө тэр гоё амраа монголынгийн төлөө гоё ухаалтгаар ашиглах юм бол цаг үеийн хувьд бол бид нар өстө үнэхээр азтай цаг үе төрсэн. Яг энэний үдээс сууж байгаа та ингээд энийг үзэх боломжтой байна гэдэг чинь өөрөө амар гоё юм. Юу гэх юм бэ одоо эрхчлөө аз жаргалахгүй. Тэгээ энийгээ ингээд гоё өөртөө ашигтайгаар ашиглаарай. Тэгээд яг энэ ээж үеийнхаа үнэн байдлыг удаан хадгалж амар тайван дуртай зүйлээ хийж амьдраарай. Тэгээд тэрэнд чинь энэ цахим орчин бол одоо яг номер 1 туслагч юм байна. Бисээ хоолны реклам шиг. Яг үнэхээр л одоо тийм чи би бол яг тэрийг алхам тутамдаа мэдрээд байгаа болохоор номер 1 туслагч юм бол яхаарахгүй байдаг. Тэгээд өөрийнхөө боломжоор ашиглаарай. Зааваллаа та. За одоо их гоё яриа боллоо. Бид нарт зориулж ингээ бас гэсэн санаас орсон баярлалаа. Тэгээд манай ингээ дугаар орж байгаа зочиндоо би ингээ сая 7 сар хэвлэгцэн YouTube зарлал ингээ номоо бэлгэлдэ танд бас бэлгэлээ. Баярлалаа. YouTube-ийн бүх алхмууд байгаа. Хэр YouTube хийвэл одоо ингэн бүр аап өгөхөд бичсэн байгаа. Одоо би чи яг итвэр болох гэдэг шүү дээ. Яг мэдсэн. За хэрэгтэй үнтэй шүү. Кармал авчих. Ямар хөөрхөн хэлбэртэй юм те. Бүх карманд багтаар хэмжээ хийсэн. Хэлбэр энэ номыг дурсах гэж байна. Таны ажилд амжилт хүсье бас багийнхан одоо энэ эйженсид байгаа бүх ээжүүд бас амжилт хүсье. 15,000 гаруй ээжүүд байгаа гэсэн. Нийт community. Нийт community тийм. Энэ ямар үнэтэй зарагддаг хаанаас авах? 36,000-га Pop Culture гэдэг вебсайтаар зардыг. За. Онлайнаар зөвсгөө. Манайд нөгөө медиа маркетинг салбарт жоохон гайгүй болсон ээжүүд ч одоо ритер болно гэлээ. Бужигддаг шүү дээ. YouTube болно тэгэл. Яг видео хэлбэр нь байгаа бас. За. Номноос илүүдэг хэрэггүй. Задлан цэг юм сайт руу оронгот нь
Гэт бүр Оо. 50 хичээл байгаа. Цуврал. Nice. Бүр аагаас нь би хүртэл бүх сэтгэл зүй Оо за. ингэж юм. Монгол хэл дээр үстэй. Монгол дээр. Оо, Миний за. өөрийн сургалтаа. Тэрийг яг хураангавлаад ном болгоцсон байгаа За юм. манай ээжүүдээ. Ээжүүдээ. Гэтвч Монголоос монетайз хийдэг болсон ч тий. Тий, ер нь бол Багтаа. багтдээ Гэхдээ хоосон байснаас дээр. давгүй. Тэг болохоор одоо гар утсаа тэгээд одоо өөр байдлаар ашиглах нь байна шүү дээ. Ямар гоё юм бэ? Би яг энэ өөрөө YouTube сууг эхлүүлэх гээл тэгэл нөгөө YouTube-ээс өөрөөс нь хичээл үзэл явж л байгаа л та. Тэгээ монгол хэл дээр энэ ч амар гоё. Тийм. Тэгээ энийг нэг урталт нь би тайлбарч өгсөн байгаа. Яасан гэхээр энэ тэндээс хичээл үзэх ингээ замбаргүй байт юм байна. Тийм, болохоор системгүй. системчлээд Оо. эхнээс нь дараалт оруулсан байхгүй. Нэг тиймэрхүү л. Ямар гоё юм бэ? За ээжүүдээ энэ хараа. Буянтай мó, азтай мó бүгдөө. Баярлалаа. За ингээ цаг гарган манай подкастт оролцсон танд их баярлалаа. Би түүхэн өс зөндөө гоё санаануудыг одоо мэдж авлаа. Бас эрэгтэй хүмүүсгээд талаас гэх юм уу та. За баярлалаа. Тэгээд өөдөгааг авах гэж найдаж. Эгээ санаа суу подкаст ээлж нэгэн дугаарыг төрөд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээ та бүхэн түр баяртай. Тэгээд гоё гоё санаа суусан сэтгэл ивэл комментээр бичээрэй. Би түүхэн уншиж байгаа шүү.